Америкийн Монгол судлалын төв нь Монгол судлаач эрдэмтэд зориулж 2004 оноос хойш зуны монгол хэлний сургалтыг тогтмол явуулсаар байна. Манай энэхүү сургалтанд монгол хэлний дундаас дээших түвшний судлаачид хамрагдан монгол хэлийг амжилттай сайн сурч байна. Манай төв нь жилийн туршид эрдэмтэн судлаач нарт зориулж ганцаарчилсан болон групп сургалтаар монгол хэл болон монгол бичгийн хичээлийг зааж байна. Мөн манай төв нь Монгол улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдэд Монгол улсад төр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэдээс гадна жуулчлахаар ирсэн хүмүүст зориулж монгол хэлний төргөвчлсөн сургалтыг танхимаар явуулж байна. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Америкийн Монголын судлалын төвөөс зохион байгуулж байгаа хэл заах аргын семинарт цаг зав гарган оролцож байгаа та бүхэндээ бас баярлалаа гэж хэлье. За намайг Цэрмаа гэдэг. Би Америкийн Монгол судлалын төвийн монгол хэлний багшаар 2006 оноос хойш ажиллаж байгаа юм хүн байна. За өнөөдрийн манай хэл заах аргын семинарыг явуулахаар Гамболдын Ган Зориг багш өргөдөн ирээд байна. За Гамбол багшийн талаар би тавчхан та бүхэндээ танилцуулах нь зүйтэй байхаа. За Гамболдын Ган Зориг багш олон улсын Бриж коллежийн англи хэлний багш мэргэжлэр төгссөн. Тэр цагаас хойш англи хэлийг зааж байгаа. Ханга дээд сургуульд гадаад хэлний тэнхим эрхлэгчээр ажиллаж байсан. Мөн технологийн дээд сургуульд 2016 оноос одоо хүртэл гадаад хэлний тэнхим эрхлэгчээр ажиллаж байгаа. Мөн 2019 оноос гадаад хэлний багш нарын зөв тусгал холбоо төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулад ажиллаж байгаа юм хүн байна. 2016-аас 2021 он хүртэл Канадын Concordia их сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байсан. За боловсролын салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа ийм багш байна. За гадаад хэлний багш нарыг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа ийм багш юм аа. 2600 гаруй гишүүдтэй Teachers Helping Teachers Mongolia Official гэсэн ийм групптэй та бүхэн энэ группээр нь ороод багштайгаа хэл заах аргын талаар санал бодлоо хуваалцаж, туршлагаа хуваалцаж, сүүлийн үеийн одоо гарч байгаа заах аргын шинэ технологитой одоо суралцж байх юм боломжтой байгаа. За сүүлийн 4 жил дараалан Ган Зориг багшийн хувьд гадаад хэлний сургалтын арга зүй гэсэн ийм семинарыг зохион байгуулж 4 удаа эмхтгэл номыг хэвлүүлэн гаргахад ерөнхий редактораар ажилласан ийм төлөв багш байна. Мөн улсын хэмжээнд 14 аймаг хотыг хамарсан 45 багшийг англи хэлний албан ёсны TOEFL ITP шалгалтыг авах эрхийг олгосон байгаа. Мөн улсын хэмжээнд нийт 510 гаруй төрийн болон төрийн бус сургуулиудын англи хэлний багш нарыг олон улсын TESOL хөтөлбөрт хамруулан албан ёсны дипломыг нь олгосон байна. Мөн сүүлийн 3 жил дараалан Солонгос улс руу гадаад хэлний багш нарыг явуулж эрдэм шинжилгээний өгүүлбэрийг хэрхэн яаж ажиллах талаар семинарыг зохион байгуулж явуулж байгаа ийм шилдэг залуу шинийг эрэлхийлсэн хандлага өөрчилсөн эерэг ийм бодол чигтээ туршлагатай сайхан багш энэ удаагийн маань семинарыг зохион байгуулахаар хүрээд ирээд байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч ирсэн Ган Зориг танд баярлалаа. За ирээд семинараа. За бүгдээрэнд энэ орой мэндийг хүргэе. Тэгээд ташуун дэлгэхэд бол одоо манай Цэрмаа багштайгаа бол одоо олон жилийн өмнөөс хичээл заалгаж байсан. Тэгээд за сүүлийн үед бол одоо гадаад хэлний шинэлэг дэвшилтэд арга гэдэг сэдв бол одоо бас зочноор өргөцснөөс хойш сар гаруй хугацаанд их олон аргаар олон төрлөөс бодож үзлээ. Яг одоо бас ийм олон улсын чанартай олон улсын одоо мундаг экспертүүдийн хувьд ч гэсэн ер нь бол одоо шууд хөтөлөн багцлаад ярьчих тийм одоо хэлбэр бас сэдв биш. Яагаад тэгэхээр бидний өөрсдийн одоо зааж байгаа энэ гадаад хэлний онол арга зүйн асуудлууд ер нь бол мэдээж одоо их хэлтэй орнуудаас өөрсдөөс нь судалгаа шинжилгээ гардаг.
За тухайн өөр одоо 2 дахь жилдээ улс орондоо очихдоо нэмээд одоо хөрсөнд нь буудаг тэр улсынхаа соёлтой холбогдож бас өөр арга замаар бас хөгждөг нэг ийм онцлогтой. За тэгээд миний бие бол яг усаатны хэл шинжилгээний сонирхол ихтэй. Ер нь одоо монголчуудын яг сэтгэлгээнд гадаад хэл ер нь хэрхэн яаж буудгийг, за энэ гадаад хэлийг Монголын одоо яг уламжлалт соёлтой ослуулан ер нь ямар арга техникээр хүмүүс яг зааж, за бас сургахгүй юм уус яаж энэ дотор оршдог вэ гэдэг талаар. За өөрийнхөө хэдэн багахан туршлагаас суулзъя. Тэгээд тухайд бол магистр хамгаалж хатал одоо голчлон ихтэй сургууль профессорууд бол Орос школтой, Орос суртай байсан. За гадаад хэлний олон сайхан доктор, профессор багш нараас бол ер нь одоо тухайн үеийн Орос соёл, за яг араас нь орж байгаа англи соёл хэрхэн байсан. За одоо сүүлийн үед бол бас хөршийн орны одоо хятад, Орос гэсэн хэлний хослолууд бас түгээмэл болжээ. Тэгээд хэдүүлээ энэ гоё сэдвэр бас ерөнхийд нь өөрийнхөө бэлдсэн зүйлийг бас танилцуулж ярив. За энэний дараа бас за ингээд ямар нэг юмыг бол угаасаа түүхээс нь харах хэрэгтэй гэж бас боддог. Яагаад тэгэхээр яг түрүүний хэлснээр одоо гадаад хэл бол улс орон болгонд очихдоо ямар нэг дотоод соёлтойгоо эвцэлдэж өөр одоо шинж чанартай хүмүүсийн тархинд буудаг. За энэ нь бас олон үеийн одоо тэ бидний өвөө, эмээгийн үе, ээж аавын үе, за бидний үе одоо байгаа энэ зүй үеийн хүүхдүүдэд ер нь яаж хэрхэн тусч байгаа гэдэг утгаараа цаг хугацааны байдлыг бол одоо харж үзэх нь зүйтэй юм. За ер нь бол одоо ерөнхийдөө хуваагаад багцлаад хуваах юм бол нэг 90-ад оноос өмнө ер нь ямар шүү байсан. За 90-с одоо 2000 онд одоо англи хэл гадаад худалдаа ер нь нөлөөлөл одоо Монголд бас хэр байсан. За мэдээж одоо 2000 оноос хоошоо одоо хүртэл хугацаанд энэ олон одоо боловсролын байгууллага, боловсролын яамнаар дамжиж хэрхэн одоо заах аргууд яаж өөрчлөгдөж ямар гадаад стандарт орж ирээд байгаа юм. За ийм зүйлүүдээр бас одоо өөрсдөө хэдүүлээ толгойдоос энэ он саруудыг бас эхлээд хувааж бодъё. За ингээд хамгийн түрүүнд одоо жишээ нь монголчууд, Монгол үндэстэн ер нь өөрсдөө ямар бид нар онцлогтой юм бэ? Одоо ер нь бол юм байдаг юм л да. Түүх олон судлаачтай ярилцж байхад бол тухайн улсын одоо баатарлаг улсын ард түмэн бол олон гүрэн нэг нэгнтэйгээ байлдаж ирсэн яг энэ түүх нийгэмд бол ерөөсөн маш том нэг сул тал байдаг нь юу гэхээр тухайн одоо боловсролын тухайн түүхийг цаасан дээр буулгасан архивын одоо цуглуулалт, архив баяжуулалт ерөөсөө олдоогүй байдаг. Голчлон нэг нэгнийгаа одоо уул мөргөө устгаж исэн учраас манай монголчуудын хувьд ч гэсэн одоо түүх бол яг бол одоо өнөөдрийн байдлаар бол бид нар Монголын нуус товчоо гэдэг ном за ганц нэг одоо гадаадынхны бичсэн тухай түүхэн дээр одоо тулгуурлаж олон одоо мэдээллийг бид нар өөрсдөө хүртэл сурж байгаа. За хоёрт нь бол одоо яг энэ чиглэлээр тусгайлан жишээ нь одоо яг тухайн үед архивын ажилтан одоо орчуулагч гэх юм уу, хэлмэрч гэх юм уу, яг одоо хилээ дагнсан ийм боловсрол бол хөөгөж явчих тийм одоо арга зам байхгүй байсан. За сүүлд одоо манжин дарлын дараа бол одоо юуны шарын шашныг одоо дагсан. Ягаад одоо энэ олон эрэгтэйчүүд айл болгоны одоо ууган хүүхдүүд шарын шашинд одоо эсчихсэн бэ гэдэг нь цаана бас боловсрол олгох ном бичиг уншиж суурах тийм одоо ухтхан бас Монголын түүхэнд явж ижээ. За ингээд энийгээ дагаад одоо бид нар бол тодорхой хэмжээнд их тийм хязгаарлагдмал юм мэдлэг мэдээлэл өгөх ийм зүйлүүд бас ажиглаж байгаа. За ингээд явж итэл одоо бид нар нэг л мэдгэл гадаад гэсэн одоо 3 дахь бас юм Америк, Англи гэсэн юм 3 дахь одоо хөрш орны юм алсын хараатай болоод ирсэн ба. За тэгээд 6-т нь бол одоо Орос хэл бол
яг одоо бидний дээд үеуд дээр бол ер нь бол одоо доминант те боловсрол хөгжиж исэн бол за тухайн одоо аливаа улс орны хөгжил бол ер нь хөрш орнуудтайгаа их тийм тузан харилцснаасаа болж их худалдаа их хөгжсөн байдаг бол бид нар эсэргээр одоо манжийн дадлын нийгмийн үеийг одоо залуучуудын хувьд бол мартахгүй. За саяхнаас л одоо цаг үеэс арай өөрчлөгдөж бид нар хамтарсан хятадуудаас хамтарсан янз бүрийн бизнесүүд ажиллах явж байгаа шүү. Тэрнээс одоо 90-90-ад оноос хойш энэ бол залуучуудын хувьд бол хятад хэлийг сурах гэдэг бол ерөөсөө нэг тийм санаанд нь бууж өгөхгүй нэг ийм үе. За өнгөрсөн болоо да гэж бидний хувьд бол онцлогийн хувьд бол харж байгаа маа. За 90 оноос өмнө бол одоо юугаа хаачаараа дугаачаараа. За 90 оноос өмнөх одоо гадаад хэл бол яг одоо түрүүнд урдсанчлан 1911 оноос өмнө бол одоо бид нар 200 жилийн дарлал. Тэгэхээр бид нар энгийнээр бодоод үзэх жишээ нь өнөөдөр одоо дэлхийд унган хэлтэй Филиппин юм уу, Сингапур юм уу, Гонконг юм уу улсуудыг харахад голчлон Английн, Америкийн одоо колон байсан мөртлөө өнөөдрийг хүртэл тэр одоо маш сайн юм нөлөө тэндээс нөгөө авах гэхийн ухаанаар авч үлдсэн тэр ялангуяа англи хэлний суур боловсрол одоо гудамжинд байгаа хин нэгэн чөлөөтэй санаагаа илэрхийлэх юм боломж байсан бол бидний хувьд бол эсэргээр одоо 200 жилийн дараалал бол тэр чигээрээ шок болоод байсан. За ингээд одоо 24 оны хувьсгал бол бид Оросын тусламжтай одоо хөштэйг их цуцаан байсан учраас яг үүнийгээ дагаад бид нар ардчлал хүртэл одоо Америк болон бусад Европын барууны улсуудтай хөгжих тийм одоо юу үйл явц их удаан байсан гэж үзэж байна. За тэгээд түүхийг эргээ харах юм бол 89-аас 92 онд бол аль биесээр ардчлал залгснаас хойш бол Америк Монголын одоо энэ 3 дахь хөрсгсөн эдийн засаг улс төр боловсрол одоо энэ чиглэлээр харилцааг өргөжж ирсэн гэдэг за энэ мэдээллийг бас одоо бид нар таанд доор байгаа тэр линкээр бас дэлгэрэнгүй ороод уншиж бас болно. За энэний одоо бас нэг тийм нийгэм дээр өнгөө мэтэрч бас бид нар ярьдаг те одоо анх бол анхны одоо Монголд ирж байгаа аялж байгаа гадаадынхны одоо шаард толгойтой хүмүүсийг бол монголчууд бол ерөөсөө Орос хүн гэж ерөөсөө бидний сэтгэхүйд одоо Орос хүн л гэж байдаг гэдэг нэг ийм сэтгэлгээтэй байжээ. За энэ үе нь одоо тэгээд явсаар байгаа одоо ер нь бол 80-ад оны одоо залуучуудын хувьд бол сэтгэлгээнд нь бас тухайд бас бууцсан л байж. За ингээд 90 оноос хойшоо 2000 он хүртэл бол одоо Оросын яг тэр одоо мундаг тийм баттай шинжлэх ухаан суурилсан одоо багш суртаа арга барил бол зөнхөлж байна. Зөнхөлсөөр ирсэн одоо бид нарыг бол баг багт бол ер нь бол одоо сургуулийн боловсрол бол яг л их олон хүүхдүүд хичээж яг нэг багшийн арга барилд одоо өөрсдөө дасан зохицож одоо teacher те багш суртаа юм боловсрол явсан. За энэ нь одоо бидний саяхны хүртэл нийгэмд байгаад байгаа нэг одоо үйл явц бол одоо Америкийн, Английн, Оросын одоо энэ соёлыг дагснараа бид нар бас тодорхой хэмжээний медаль, шагнал за хүүхдүүдийн одоо жишээ нь яг одоогийн байдлаар энэ сэтгэлгээ өөрчлөгдөж гадаадын тэтгэлэгт материал энтерд одоо энэ эссе энтер бол зөвөр бууж чадах байгаа нэг шалтгаан бол ерөөсөө өөрсдөө бид нар товоолгох за авсан одоо олон олимпиад медалуудыг тийм илүү тодтогч гаргаж ирснээр энэ нь болохоор манай монголчуудын одоо энэ сэтгэлгээнд бол их гүнзгий суусан байна. За ингээд бүгдээрээ товчхон харуул 2000 оноос одоо хүртэл бол за 11 онд одоо хийсэн гадаад бодлогын үзэл баримтлал дотор юу гэж 25-ын 2 дээр юу гэж буусан бэ гэвэл боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчлэгийг олон улсын жишг шаардлагад ойр төлнө сайжруулах. За энэ талаар ахид дэвшилт хүрсэн улсуудын туршлагыг судалж хэрэгжүүлэхэд зөвхөн үзүүлэх гэсэн. За ийм үг хэллэг бас их орсон байна. Тэгээд бид нар бас доотлын линкээр нь бусад бас мэдээлэл орж болно. Хэдийгээр жишээ нь яг ийм одоо зүйл бас орсон ч гэсэн өнөөдрийн байдлаар монголчуудын энэ нүүдлийн одоо тайван амьдрал бол бид нар ямар нэгэн зоригтой шийдвэртэй алхам хийж чадахгүйсаар байна. Бид нар өнөөдөр хүртэл ялангуяа
одоо орс хэлтэй нэг нь мартагдах шахсан, хятад хэлийг нэг хэсэг нэг сонирхсон, англи хэлийг одоо бүр юм хэрэглээ биш нэг бүгд одоо англи хэлийг тодорхой хэмжээнд ийм хэрэглээ мөрөөдөл мэт ингэж томруулж ойлгодог болсон нь энтэй хамааралтай. За энэ дээр бол одоо жишээ олгоод хэлэхэд бол 95 онд бол манай одоо тэ X ерөнхийлөгч Элбэг Дуржин хийсэн нэг ажил юу гэдэг вэ гэхээр Монгол англи хэл дээр анх удаа 95 онд бол Монгол мессенжер одоо сонин гарч эхэлсэн. За энэ дээр юу гэж одоо ер нь тэмдэглэдэг вэ гэвэл анх бол одоо англи хэлний боловсрол бол тухайн энэ манайтай төстэй хөгжиж буй улсуудад ялангуяа одоо Солонгос, Казахстан, Сингапур гэсэн улсуудад яаж англи хэл бүр хөгжсөн бэ гэвэл манайх шиг одоо ингэж ерөнхийлөн тойрч элбсэн ийм одоо үе шатхуу ингэж яваагүй. Бүр жишээ нь Солонгосын нэг бол ерөөсөө нэг дүүргийг тэр чигээр нь англи хэлний дүүрэг гэдэг бүр бодлогын чанартай хааж одоо тэнтэй унгын хэлээр ярьсан хүнийг жишээ нь дистрикт буюу одоо дүүрэгт оруулахгүйгээр юм арга хэмжээ авч ирсэн бол Казахстанд бол одоо бүхэл бүтэн 6 юм том хотхоныг тэр чигээр англи хэлжүүлжсэн ийм explosion буюу англи хэлийг бүр хүчтэй юм нөлөөллүүдийг бол гаргаснараа мэдээж зөвхөн хэл биш дагаад энэ улс орны хөгжилд бол залуучуудын нийгэмд бол маш их сайнаар нөлөөлсөн гэж одоо манай зарим одоо хэл судлаачид болон за миний бас туршлагаас бол одоо ингэж бас хардгаа. За тэгэхээр одоо бид нар зүгээр бодит байдал дээр яг монголчууд ямар байгаа юм бэ бас бид нар болж исэн түүх бас байна. Одоо бид нар түүхийг судлаад үзэх юм бол монголчуудад бол одоо гадаад хэл заалгаад 70 дахь намраа өгтөж байна гэсэн юм Мойсийн маш сонирхолтой нийтлэл. За энэ Бабарын одоо юун дээр сайтн дээр хийгдсэн байдаг. Хоёрдугаар дайны үед бол ер нь бол 42 онд бол Мойс бол одоо аль биесээр энэ гадаад хэл заалгах үүсийг бол эхлүүлсэн байдгийг. За ингээд цаашлаад бүгдээр харах юм бол 42 онд орс хэл, 56 онд англи хэл, за 57 онд хятад хэл, 63 онд Франц, за 68 онд Герман, 75 онд Япон гэх мэтлэл одоо өнөөдрийг хүртэл 15 хэлний юм тэнхим буюу одоо тухайн үед бол ийм монтажнд хүртэл одоо ийм аль биесны гадаад хэл дээр бичигдсэн байдалтай байна. За харамслаа нь яг хөө энийг бол одоо бид нар цааш нь их төлхөө бас их тийм явуулж чадаагүй. За өнөөдөр байдлаар яг түрүүнд урдсанчлан одоо энэ цаг үеийн байдлаас болоод гадаад хэл заалгах энэ хугтхан бол багшийн одоо зааварчилгаатай багшийн суурьтай боловсрол бол одоо нэг тийшээ сумаар эсрэг тийшээ зааж хат нөгөө талдаа одоо сөүлүүд бол ярьж байгаа шав төвтэй сургалт бол одоо ямар ухтхууныг гаргаж ийнэ гэдгийг бол слайднаас бүгдээрээ харж байгаа юм. За энэ яг хоо ийм судалгаанууд голчлон англи хэл дээр их байдаг учраас манай бусад хэлний одоо судлаачид багш нар үзэж байгаа залуучууд ерөөхдөө нь хараад аваарай. За ер нь бол одоо багш суурьтай бол одоо бидний мэдгээр лекц за одоо ямар нэг юм дээр те туршлага дээр за интерактив буюу одоо бид нарыг жоохон багтвал бас CD floppy disk юм дээр бас ингэж ганц нэг хуурцаг юм үзүүлдэг байсан. За тэгээд Сократик ч гэдэг юм уу яг ийм одоо асуултуудыг зөв одоо голчилж исэн бол за сүүлд бол одоо шав төвтэй сургалтууд бол илүү тийм хоорондоо зөвшөлдсөн бодит байдал дээр асуудлуудыг хөндсөн хамтарч ажилласан за асуудлыг шийдвэрсэн одоо сүүлдээ бол одоо энэ ямар нэгэн хийж үйл ажиллагаа болгон багийн төсөл дээр баг суурилсан ийм санаа оноотой ийм ухтхан бас яваад эхэлж байгаа юм а. Тэгээ энийг бол одоо манай хэрэг үдчихэж байгаа багш нар судлаачтай бол шууд одоо бүгдээр бас хүлээн зөвшөөрөх байх. Бид нар бас өөрсдөө эцэгхийн хувьд бол ер нь хүүхдүүдэд хараад үзэхэд бол ерөнхийн нэг ийм байдлаар бол явж байгааг бол одоо улс орон дэлхийн нийтээр бас мэдэх баха. За ингээд тод харагдахгүй гэж магадгүй зөвхөн барагцаалаад харвал
жишээ нь заах сурах хүн одоо хамгийн бодтой үйл явдал бол одоо жишээ нь багш суурьтай техникээс одоо бид нэр интерактив хослолсон техник рүү шилжих. За техникээсээ зөрүүлээд илүү тийм юмн дээр туршлагдсан байдал руу явах. За сүүлийн үеийн одоо олон улсын хурлууд бол одооний одоо залуучуудыг бол тийм бие даах чадвартай ганцаарчилж ажиллах юм техник рүү орох нь бол одоо хамгийн ихний зурган дээр бол энэ үйл явдал одоо үйл ажиллагаанууд бол хөгжиж байна. За ингээд багшийн байр суурь одоо гадаад хэлний байр суурь хэрхэн яаж өөрчлөгдөж байна гэдгийг хоёр дахь жижиг зургаас харах юм бол жишээ нь их сургууль юм уу сургууль байгаа лекц хийдэг багш нарын хувьд бол магадгүй дараачийн удаа зааварчлагч буюу инструктор, за инструктороос ахуулаад одоо facilitator гэж англиар гэдэг монгол дээр яг юу гэдгийг санагдахгүй байна. За ингээд сүүлдээ бол одоо бид нар сайн мэдж байгаа бүгдээрээ инфлюенсер, коуч тэ амьдралын дасгалжуулагч гэдэг үгийг бас гадаадаас их авч хэрэглэх болжээ. За ийм одоо байр суурьтай болж өөрчлөгдөж байгаа нь нэг талдаа бол одоо бид нар өөрсдөө хөгжих юм шаардлага нэгтгэж байгаа. Нөгөө талдаа одоо өмнө багш суурьтай байсан одоо багшаа гэдээ дуудулдаг байсан үеийн тодорхой хэмжээнд багшийн байр суурь зарим багш нарын хувьд байр суурьнд бол одоо номер 2 тавьж байгаа мэт одоо санагдах. Ийм одоо дүр зураг бас нийгэмд ажиглагдж байна. За ингээд гол зургийг бас ингээ харах юм бол мэдээж нэг чиглэлтэй буюу багш бол одоо хүүхд болгоно анжсан бол одоо шав төгс сургуульд бол багшаас хүүхдүүд буцаагаад хүүхдүүдээс багш руу хүүхдүүд хоорондоо гэсэн ийм одоо шилжилт бол их явж байгаа бас их харагдаж байна. За бид нар дараагийн юугаа слайдаа харах юм бол одоо их саяхан л да ер нь бол одоо 2004 оноос л одоо юу байлаа шүү дээ Монголын нарийн тэ одоо шинжилгээ ухааны биологийн газар зүйн геолог шувуу судлал хөгтөн амьтан гэх юм ийм чиглэлийн ном материалууд бол одоо мэдээж хин нэгний гар дээр их олон хар одоо материалууд цугларч байгаад 2004 оноос л одоо альбиасаар ерөнхийдөө хэвлэгдэж олон нийтэд хэрэглэж байгаа. За одоо гадаадынхантай ажилдаг төрлийн одоо ажил хийдэг залуучуудын хувьд бол харьцангуй энэ зүйлсийг монгол хүний бичсэн юм ном материалыг одоо л олж авахд бол боломжтой болсон байна. Тухайн үедээ бол ер нь бол одоо зөвхөн интернет ухаж энэ тэндээс мэдээлэл олж тавих. За суралт одоо магистр доктор сурж байсан багш нар бол ер нь бол одоо дандаа гадаадын материалуудаас авч орчуулах нэг ийм хутгуун бас их явж байсан. За ингээд нийгэм дээр жишээ нь одоо Япон, Орос хэл за хэлнээс гадна бол тэ Испани, Итали, Европын холбооны одоо үг нэршил бол манай дээр зохиолж ирсэн. За энэ бол одоо мэдээж Мойсийн одоо амтан багш тэргүүтэй Герман хэлний тэнхимийнхний одоо хосолж гаргасан олон хэлний онол арга зүй гэсэн юм ном материалыг альбиасаар орчуулж за одоо баг эцэг эхчүүд болгон хүн болгон одоо жишээ нь A1 A2 гэдэг юм уу A1 A2 гэдэг ийм утгууныг бол бас ярьдаг болчихжээ. Тэгээд өмнө нь бол одоо бид нар бол нэг тийм анхан дунд гэдэг юм уу эсвэл анхан дунд эсвэл анхан гүнзгий гэдэг нэг юм дотор нь их олон хувааж ярьж исэн байна. Одоо бол бас тодорхой хэмжээнд B1, B2 эсвэл C1, C2 гэх германаар ингэж ярьж байгаа нэг ийм үйлчлүүд байна. За энийгээ дагаад одоо бас сүүлийн одоо сургуулиудын текстбук, номын материалууд бол бас тодорхой хэмжээнд ийм түлхүүр өгөхтэй болчихсон байгаа мэт боловч бид нар олон жилийн туршид бас British одоо англи суурьтай одоо ном материал хэрэглэнгээ багш нарынх нь одоо суурилж барьсан арга барил бол Америк суурьтай ийм хосолсон хэлбэрээр бас их явж байгаа гэж байна. За мэдээж одоо сүүлийн үед бол тэр British сургууль, Америкийн сургуулиудын хувьд бол бас
дагнсан тухайн орных багшийг авчих ийм үйл явдлууд болж байгаа шүү. Тэгэхээр манай үзэж байгаа хүмүүсийн хувьд бол бас мэдээж Япон хэл болон бусад хэлнүүд дээр бас тодорхой дараа нь жишээ бас хэлэх байх гэж бодож байна. За гол нь одоо жишээ нь бидэнд яг асуудал юу байгаа юм бэ? 2015 оноос хойш л гадаад хэлний агуулга гаргасан хувьд бол ямар яриа явагдаад байсан бэ гэхээр докторуудын хувьд бол 5 дугаар ангиас англи хэл үзэж байгаа хүүхэд маань одоо тухайн дүрмээ үзээд яэш өгөхдөө тухайн дүрмээ дахиж давтаад ихтэй сургуулийн 1-р курс орохдоо дахиад тэр дүрмээ үзээд за төгсөхдөө дахиад нэг тэр дүрмээ үзэх юм уу яг нэг ийм давтагдсан үе шатхуу нэг юм үйл явдал бодит байдал дээр их ажиглаж байна. За тэгээд одоо манайхан бас сайн мэдгүйх гадуур дотор явахд бол ер нь яаж одоо гадаад хэлийг хурдтай сурах юм бэ гэдэг асуулт бол одоо яг энэ зурган дээр байгаа шүү. Хүн болов янз бүрээр асуудаг. Тэгэхээр ерөөсөө энийг бол бид нар яг одоо цэвэр бол сэтгэлгээний асуудал байгаад байгаа. Тухайн одоо гадаад хэлийг энэ бол ерөөсөө өдөр бүр шүдэ угаахтай адил өдөр бүр өглөөний цай уухтай адил амьдралын урт хугацааны зуршил үйл явдал гэдэг ийм утгыг ерөөсөө ойлгохгүй. За маш олон одоо багш нарын хувьд бол заримдаа нэг алдаа гаргадаг нь юу гэхээр бид нар бол одоо их олон хэл шинжээчдийг бэлтэж байгаа. Мэд одоо юу гэдэг одоо тухайн хэл зүүн тухайн одоо асуудлуудыг ирэлсэн цэглүүлсэн иймэрхүү баргал бас их харагдаад байгаа. Тэгээд одоо гол нь хэл хэрэглэдэг хүмүүсийг нэгсгэх шаардлага бас байна. За ингээд дээд үеүүдтэйгээ бид нар ямар маргаан үүсч эхэлж байгаа вэ гэвэл хүүхэд одоо нэгдэр олон хэл сурч чадчихгүй эсэх. За ер нь бол одоо миний үед ч багтаа бол ер нь их хэлээ сайн сур гэж зүтгүүлж ирсэн. За өнөөдөр Facebook-ээр нэг бас хүмүүс нэг тухайн хэл юугаа унган хэлээ ихлэ сайн болгосны дараа одоо юу гэдэг гадаад хэл сурч гэх юм уу. Үзэж байхад бол сүүлийн одоо Z generation-ы одоо гадаадын сэтгэлгээгээр бол олон хэлийг бол хүүхэд бол одоо давтаж нэгдүгээр суралцах юм боломж бүрэн байгаа гэж үзэж байна. За тэгээ ямар нэгэн энэ зүйлүүдийг бас судалгаа шинжилгээтэй бас ярьж байхгүй бол одоо энэ бол нэг тийм хүн болгоны нэг юм гэс яваад нэг 3 сарын дотор нэг төвшин авчдаг нэг ийм байдал мессеж бас нийгэмд зөглөөд байна. За тэгээд сургуулаад авсан өөр стандартуудыг ажиглаж байна одоо. Жишээ нь одоо аль нэг сургуулийн төв дээр очиод би төвшин тодорхойллоо гэж бодвол нэг төв дээр нь очиод 5 дугаар төвшин, за дараагийн төвшин дээр төвд нь очиод 4 дугаар төвшин, за нэг дээр нь өөр нэг гадны сургуультаа ч юм уу нэг газар очиход бүр 1-р төвшин шиг юм. Тэгээ нөгөө хүүхдүүд маань ойлгохгүй за энийгээ дагаад бичиг баримт дээр авсан гэрчлэгээ энэ төр ямар ч үн цэнэгүй байх нэг ийм зүйлүүд бас байгаад байна. Тэгээд за одоо тэгээд ахлах одоо ангийн хүүхдүүдийн хувьд бол ЕШ гэдэг одоо тийм гадаадаар бол одоо сааттай төстэй за ийм одоо үндсэн шалгалт бол толгойн өвчин бас болж байгаа. За ЕШ ба одоо тийм TOEFL, HSK, IELTS, J-test гэдэг юм Cambridge-ийн боловсрол саад. Ерөөсөө одоо яг заргагүй нийгэм технологи бол хүүхдүүдийг бол сонголттой за TOEFL, IELTS-ийн хувьд HSK-ийн хувьд бол олон улсад бас хоорондоо юм өрсөлдсөн ийм байдалтай болоод эхэллээ. Тэгээд энэ дээрээс яг заргагүй тэр одооны үеийн хүүхдүүдийн дээр бие даах чадвар ганцаарчлан бие цааш нь өдөрдөж авч урт хугацаанд хөгжих гэдэг ийм сэтгэлгээ их дутж байна. Тийм учраас одоо сүүлийн үед бол зарим одоо боловсролын байгууллагууд дээр голчлон сэтгэл зүйчид болон хүүхдүүдтэй одоо соёлын талдаа гадаад дотоодод одоо соёлын эзэмссэн ийм одоо төрхүүд бас ажиллаж байна. Тэгээд энийг бол одоо бид нар
заримдаа mind гэж ярьж болж байна. Mentality бас их буруу байна те. Психологи буюу одоо сэтгэл судлалын чиглэлээр одоо энэ чиглэлээр бас хөгжүүлэх шаардлага байна. Тэгээд хэлийг бол одоо шүтэн дахих бол биш. Хэлийг яг бид нар эсэргээрээ тухайн орон жишээд хэлийг эхлээд хэлний бэлтгэл гэдэг шалтгаан нь эх жилээс нь эх жилүүдд нь тухайн мэргэжлийг нь мундаг эзэмшүүлэхийн тулд одоо эхлээд хэллийг нь ямар ч одоо санаа зовхонгүйгээр эхэлж хэллийг нь мундаг түвшинд хүрэхийг зорддог бол манай боловсролын байгууллагууд дээр бол одоо нэг бол хэлээ их дагнах. За эсвэл одоо үндсэн мэргэжлийн дагнахаар буцаагаад нийгэм дээр гараад хэлгүй болчих нэг юм асуудал их байна. Тийм учраас одоо гадаад дотоодод төгссөн залуучуудын хувьд бол бас заримдаа эсвэл одоо гадаадаас ирсэн сайн дурын ажилчдын хувьд ч тэр хэлтэй хүн гэдэг асуудал яг цэвэр одоо багш мэргэжилтэй хүн хоёрын юм онцлогуд бас нэлээд шүүмжтэй байдлаас их харагдж байна. За ингээд мэдээж одоо олон хэлний соёл олон хэлний одоо соёлыг дээр сурахгүй бол мэдээж одоо хэлийг бол сурдаггүй. Олон хэлний соёл ба уламжлалт байдал гэдэг ийм зүйлийг бол одоо би бас хувьдаа их боддгийм аа. Тэгээд уламжлалт байдал гэдэг бол яг одоо монгол хүний яаж тэр юмд яарч сурдгийг тэрнийг яаж бид нар хэрэгэлдгийг тэр зүйлүүд дээр нь одоо судалгаа хийхгүй бол шууд одоо гадны жишгээр ингэж хүүхдүүдийг бас сурах нь эсэргээрээ бас нөгөө тэр үндэсний сэтгэлгээг хаях юм асуудлаас яваад байгаа юм болов гэж бодож байна. За тэгээд мэдээж одоо залгамж холбоо бас хоорондоо бас алга байна. За ингээд дараачийн одоо зүйлсийг харах юм бол түрүүний ярьсан одоо бүх зүйлсүүдийг ямар зүйлсүүдээс ажиглаж ямар одоо факттай баримттай ярьж байна гэвэл одоо жишээ нь манай одоо холбооны хувьд бол бид нар бас багш эхлээд дурдлаа. Гадаадын одоо заах аргын олон улсын багш нартаа нэг мөр зэрэгцэж оролцож одоо 1000 сонсоход нэг үзэж мөр зэрэгцэж одоо олон улсын хооронд оролцож илтгэл тавьж Монголын одоо гадаад хэлний асуудлын тухай илэрхийлж байх нэг чухал байна. Яагаад тэгэхээр хизээч одоо манай хүүхдүүдийг ямар шүү аргаар тухайн улстай яаж сурдаг талаар ямар ч төсөөлөл байдаггүй төсөөллийг сонсхийг хичээдэг. Тэгэхээр сүүлийн үед бол одоо олон улсын хурлуудаас жишээ нь энэ дээрээс одоо линкээр бид нар харах юм бол 2015 оноос за 17 оныг хүртэлх жил болгон зохион байгуулагддаг хурлын зөвхөн сэдвээс ажиглаад үзэхэд бол гадаадын улс орнууд буюу манайтай төстэй Азийн орнуудаар бол 2015 оноос л хойш ерөнхийдөө дижитал гэдэг үг хэллэг, онлайн гэдэг үг хэллэг яригдаад эхэлжээ. За энэний дараа нь цаашлаад transition буюу боловсролыг цааш нь одоо чиглүүлэн түүгээх багш нарын одоо байр суурь ямар болох талаар ярилцчихсан бол 16 он руу ороод ирэхэд бол одоо ирээдүйн гэнтэй 21-р зууны ямар одоо бидний сүүлөж ихээр одоо soft skill ямар одоо тэр бие авч явах байдал, харилцааны чадвар бусадтай одоо зохицох чадвар ч гэдэг юм. Энэ олон чадваруудын тухай 16 оноос бол альч боловсролын магнатууд бол ярьсаар ирсэн. За 17 оноос бол аль биесээр одоо тэр дээр нас тодор тэмдэглэсэн байна. Аналог буюу дижитал одоо 90 үе ирж байна гэж ингэж ярьж байгаа. Тэгээд манай монголчуудын хувьд бол бас коронавигийн хувьд бол санаандгүй уучраад бас бид нар тийм нэг бодлын орох ёстой юм руугаа дагаад бас хамт орчлоо. Адилхан өвчин тархсан учраас бид нараас тодорхой хэмжээнд онлайн гэдэг үгийг бас ойлгож эхэлсэн болов гэж одоо их найдаж байгаа. За одоо саяхан бас сургуулийн хориг өнтер тавьснаас хойш гадаад хэл сурж байгаа хүмүүсд бол их хоцорсон байна гэдэг ийм сэтгэлгээ
багш нарын төрж байгаа. Гэхдээ энэ бол одоо бас нэг үе одоо нэг талаасаа харвал бас илүү тийм хуучинсаг арга байдлаар бас харж байна гэж ойлгож болно. За мэдээж нөгөө талаас бол хүүхдүүд их хоцорж байгаа. За Google Classroom, Zoom ч гэдэг их олон програм ашиглаж байгаа. За яг одоо жишээ нь миний бие болон одоо хэд хэдэн гадаад хэлний багш нар бид нар бол 17 оны хуралд бол Сөүлд бас өөрсдийн биеэр оролцож үзсэн байгаа. Ер нь одоо энэ дундад Азийн бусад зарим орнуудын хувьд бол аль хэдийн энэ аналог системийг дижитал орчинд ухаалаг гар утсыг хэрэглэх гэдэг ухтгуум бол аль хэдийн түгээмэл төгсөж байна. За би энэ дээр нэг инээдтэй юм шиг нэг юм ярил. Одоо 90 минутын юм хилцүүлэгтэй хурал сууж байгаа. Азийн одоо Солонгосоос за манайхаас өөр ямар ус байлаа да манай 3 улсын одоо багш нар сууж байгаа. Яаж одоо тэр хурал одоо жишээ нь смарт утасны одоо гадаад хэл суурах бичих чадварыг хөгжүүлэх энэ аппликейшнийг хэрэглэснээр өнгөрсөн 6 сар хүүхдүүд багш нар самбар дээр бичиж зогсох биш. Хүүхд бүрийн хобби сэтгэлгээнд нь таарсан ухтгууныг блогоор гаргаад танилцуулаад хоорондоо маш гоё сүлийн одоо хэмжээний юм яг ярилцаад байж хат асуулт хариултан дээр манай Солонгос улс манай Монгол улсын одоо багш нар бол юу гэж ярьсан бэ гэвэл ганцхан л үг хэлсэн бидний хувьд бол ерөөсөө ухаалаг утсыг бол бид нараа сургууль дээр бол бүрэн хоригдолтой гэдэг байдлаар гадаадын одоо мундаг спикер илтгэгчдийн хувьд бол одоо тухайн үед бол бас соёлын шокнд орсон байгаа. Яагаад гэвэл бид нар лөө харж байгаа байдал бол одоо ухаалаг утсыг хоригддаг улс одоо хүртэл байгаа мó гэсэн ийм онцлогтой харсан байна. За өнөөдөр яг энэ багш нарын зааварлагчдын хувьд яг ийм сэтгэхүйтэй өөртөө ийм генерашнд байгаа учраас эцэг эхчүүдийн хувьд бас мөн одоо энэ яаж энэ смарт утаснаас салах вэ гэдэг нэг ийм одоо шалтгаан их явж байна. Тэгээд энэ бол одоо ер нь тэр чигээр буруу. Бид нэр өөрсдөө Хятад, Орос, Англи, Япон бусад одоо унган хэлтэй улс орны хэлийг одоо энд хөрсөнд буулгаж зааж байгаа хувьд бол бид нар яаж зөрөх вэ? Яаж тэд нартай зөрж одоо хүүхдүүдийн дээр өөрсдөө Google дээр олоод байгаа мэдээллийн эсрэг хориглож зогсох вэ? За энийг бол өстөл Монгол улсын одоо боловсролын бүр үндсэн хүмүүжлийн боловсролын тухай бол ярих хэрэгтэй байхаа. За 17 оноос хойш юу болж байгаа юм бэ? Яг одоогоор сарын дараа одоо 4 сарын 30-наас нийгэмд бол жишээ нь Солонгос зохион байгуулагдах хурал маань. За хажууд талд харуулж байгаагаар энэ олон сэдвүүдийг хамарч ярих нэ. За энэ олон сэдвүүдээс одоо миний тодтогч харуулж байгаа нэг зүйлс бол code switching, translanguaging гэж бүр одоо тий кодчлах, кодоор яаж одоо ямар зүйлийг кодлох вэ? За ийм сэтгэхүй явж байна. Соёл ярьж байна. Multicultural олон төрлийн соёл ярьж байгаа. За манайхан бол сүүлийн үед бол энэ critical гэдэг үгийг бас их олон сонсч байгаа байх. Ямар нэг юмд зөв шүүмж өгөх. За энэ тухай. За environmental буюу одоо заавал сайн дурын байгалийн хүрээлэн буй орчныг хамгаалах энэ зүйлсүүд бол одоо баг гадаад хэл болгоны тэтгэлэг үйл ажиллагаан дээр бол одоо хийгдэж байгаа ийм одоо маш сайн сонгогдоход бас их нөлөөлөх ийм одоо ажил бас болдог. За мэдээж тэр яг хаалтанд одоо бид нар зүйлийг харах юм бол тий видео, тоглоом, подкаст, YouTube гэх мэтлээд энэ альбом бус одоо суралцах арга зүйн зүйлсүүд. За яг одоо энэ хурал жишээ нь удахгүй ингээд зохион байгуулагдаж байна. Тэгэхээр хөгжиж буй улсуудын хэмжээнд одоо энэ олон сайхан
мундаг илтгэгч судлаачид ийм сэдвээр одоо хэлцэж байна. Тэгэхээр бид нар ч гэсэн яг энэ зүйлсийг бас дагаад хөгжих ёстой. Тэгэхээр юу гэхээр бид нар яг одоогийн бодит бол видео тоглоомыг бид нар хоригдж байна. Дуртай сонсож байгаа подкастыг бид нар сонсох боломжийг нөхгүй байна. За ер нь л бол одоо уцаа авбал бол шууд л юм буруутгах юм хандлагатай байна. Тэгээд залуучуудын хувьд бол яаж ч утсан одоо YouTube, блог ажиллуулах за энэ зүйлсүүд дээр одоо яах чаргагүй сэтгэлгээ их явж байна. Тийм учраас зааж сургаж байгаа багш нарын хувьд бол тодорхой нэг хэмжээнд бид нар зүгээр одоо сургах биш. Цаг үеэ дагаж өөрсдөө сэтгэхүйгээ өөрчлөх хэрэг байна. За энэ бол одоо зөвхөн Солонгос болж байгаа олон улсын гадаад хэлний одоо за харгах хурлын тухай ярьлаа. 3 сарын 25-нд бол Америкт бас хурал байна. Англид байна, Тайландд байна. За энэ олон хурлын жишээ сэдвүүдийг бүгдийг бид нар яг сайхан суугаад гаргаж ирэх юм бол энэ гадаад хэлний нийт боловсролч юу н хаашаа яаж чиглээд байгаа гэдгийг ямар ч одоо хүн бол энгийнээр бас харах боломжтой. За тийм учраас одоо энэ үг бол Teaching for Better World буюу тэ илүү сайхан дэлхийг бий болгох юм тул. Бид нар бол энэ үгийг бол магадгүй эсэргээр нэрлэх тэ. Юу гэдэг одоо бараг л илүү сайн дэлхийг бид яаж заах вэ гэдэг нэг юм хутхан сэтгэлгээ бас яваад байгаа маа. За ингээд яах чаргагүй шатууд арга руу орж байгаа учраас бидний одоо хэрэгэлт занснаар бол Howard Gardner-ийн одоо явах ухааны хөгжлийн тестүүд бол мэдээж яригдж байгаа. За энэ дотроо хүүхдүүдийн одоо суултал, суралцагчдын одоо хөгжингүү тал, орхигдож байгаа талуудыг жигд хөгжүүлэх. За энэ англи үгнүүдийг бол манай бусад хэлний багш нар хүмүүс бол хараад бас зарим мэдж байгаа. Сүүлийн үеийн одоо ажлын байрууд албан ёсоор ийм одоо үг хэлхийн бүр бичдэг болчиход байгаа юм. За яг энэ зүйлсийн дагуу ингэж ороод яг төрөний хэлсэнчлэн одоо энэ ухаалаг утасны хэрэглээ. За хүүхдүүдийн TikTok хийж байгаа энэ соёл одоо энэ видео тоглоом за өөртөө ч гэсэн та нэг өдөр PUBG-с тоглоод үзлээ. Ямар одоо гадаадын нэгэнтэй хаанаас ирснээ хэлээд баг болоод ингээд тоглож байгаа. Одоо сүүлийн үед бол нийгэмдэр их ярьж байгаа хүүхдүүдийн хувьд бол Украинд улс сая тэглээ шүү дээ нөгөө гадаа байсан зогсчихсан танк буута зэргийг хараад бууныхын сэр дугаар шууд баг жоохон хүүхэд хэлж явах жишээтэй нэг ийм сэтгэлгээ технологиос яваад байна. За ингээд зааж сургаж байгаа ерөөсө шинэлэг дэвшилтэд арга гэж яг юу гэлтэд байгаа юм бэ гэвэл бидний зааж сургаж байгаа байр суурь маань өөрөө teacher lecture гэдэг үгнээс өөрчлөгдөд бүр юм технологийн коуч гэд нэрлэмээр байгаа юм. Технологийн одоо дасгалжуулагч юм. Багш нарын одоо зааж сургаж байгаа байр суурь бол ерөнхийдөө дунд нь орж зааж сургаж боддоор ялангуяа одоо тэр систем гэдэг одоо шинжилгээ ухааны бодит байдлаар нь харуулж байх ийм одоо аргыг бол хэлмээр байна. Тэгээ энэ дээр бол мэдээж шинэлэг дэвшилт дарга юу вэ гэдэг асуултыг хүн болгоноос асуух юм бол бас тодорхой хэмжээнд өөрийнхөө дассан аргуудыг хэлэх байх. Өнөөдрийн яриагаар бол одоо голчлон яг ямар зүйл зөнхлөд байгааг олон улсын цаг үеийн байдал аль тал руугаа илүү хөгжих гээд байгаа. Тэр талаас нь харуулгыг хийж байгаа шүү. За мэдээж одоо мундаг сонсож байгаа судлаачдын хувьд бол бас надтай одоо санаа нэгдэхгүй бас байж хүмүүс бас байж болно. За ингээд ер нь бол одоо багш бэлтгэх болон ихтэй сургуулиуд дээр бол одоо багш нар бас хоорондоо их ярьдаг болсон байна. Хэл гэдгийг юу вэ? Хэл гэж юу юм бэ гэдгийг баахан хэл шинжээчд бэлтгэх гээд байх шиг одоо ийм цаг үе яваад байгаа. Одоо энэ нэг тестийг бас болж харж илаа л да. Ер нь зүгээр энэ бол юу
одоо үргэлжилж буй цаг уу эсвэл энэ байнга давтагддаг цаг уу гэдгийг асууцсан буцаагаад тест болгоцсон баг жишээ. Тэгэхээр цаг үеийн байдал хэл шинжилгээний нэршил бол өөрөө тухайн хүний хэл судлаачдын л одоо хэрэгэлдэг мэргэжлийн үгс байна уу гэлтэй тийм. Эсвэргээрээ яг бид нар бол зөвхөн хэлийг бодит байдал дээр хэрэглэх ёстой. Хэрэглэгч гэдгийг л одоо бид нар бас байнга санаж явах ёстой болов. За гадаадын сургуулиудын хувьд бол одоо манайтай хамтарч ажилладаг маш олон боловсролын одоо байгууллагуудтай ингээ харж явах тул таны танилцуулга CV олон улсад харуулж байгаа өргөдөл гэх мэт албан ёсны бичиг баримтууд бол одоо 3-4 хуудас байхад болжжээ. За энэ нь одоо сүүлийн үед бол ямар байдалтай болж эхэлж байна гэхээр нэг нүүр материал дээр өөрийнхөө тухай зөвлөхийн мэдээлэл боловсрол ажлын туршлага бичээд өөртөө хамаатай хобби болон ямар нэг батлах одоо тэр тэ сонирхож байгаа зүйлсийг бичлэг болгож YouTube юм ямар нэг зүйл дээр тавиад яг энэ зурган дээр байгаа шиг юм линк тавьдаг болсон. Тухайн хүний тавьсан зүйл дээр нь гадаадын ямар нэг ихтэй сургууль линкэн дээр нь дарахад таны дуулж байгаа юм уу? Таны хөгжим тоглож байгаа юм уу? Таны чөлөө заваараа ном уншиж байгаа юм уу? Тэр бүх зүйлүүд чинь бүрэн бүтэн байдлаар шууд ингээд харагдах боломжтой. За саяхан бас нэг юм жишээ гарсан. Олон улсад бол нэг хүүхдийг одоо албан ёсны мундаг сургуульд спортын сургуульд одоо мэргэжлийн дугуйчин болгох чиглэлээр одоо нэг багш бэлтгэлээ хүүхдийг. За нөгөө нэгж байгаа сургууль маань өөрөө цаг 30 минут 30 секундны 90 секундны одоо юм багтаа 45 км цагийн урттай дугуй унаж бүр бичлэгийг оруулах гэсэн. Энийг эвлүүлж энэ бичлэгийг нь боддоор багш нь дагаж явж харуулж тэр хүүхдийг 2 сарын турш бэлдэж 45 км цагаас нь дээшээгээ хурдтай энэ хурдны зам дээр явуулж иж дагаж бичлэг хийж иж. За энэ программыг хүртэл заасан баг жишээ. Тэгэхээр одоо яг боловсролч өөрөө юм гоё орчин гоё ширээ сандалтай биш болсон. Тухайн сургууль нь яг миний тэр бодит чадварыг харуулж болохыг тэр мундаг гадаадын те одоо өндөр хураамжтай тэр программыг хэрэгжилж чадж байгаа хэсэг талаар яригдж байна. За яг ийм цаг үеийн байдал. За мэдээж бол одоо QR бүх л одоо утсан дээр бүх зүйлсийг бол ингээд сая бол одоо бид нар бас харлаа шүү дээ. Олон нийтийн хоол идэх салбарт бол ороод QR-аар хоолны цэсийг хараад сонгож явах жишээ. За энэ бол одоо нэг л мэдгэл ингээд ирчлээ. За яг энэний араас одоо өнөөдрийнхөө ярианы төгсгөлд бол юу гэж хэлэх гээд байна вэ? Гадаад хэлний хэрэглээг бид нар мундаг байлгаснараа тухайн улсын соёл нь олон улсад дамжиж явж идэв. За би яс өмнө судалгаа хийжсэн. Одоо эндээс жишээ нь харахад бол англи үг дотор юм уу? Эхний зурган дээр байгаа солонгосын тийм кимчи гэдэг үг англи үг биш шүү дээ. Кимчи гэдэг уламжлалт үгийг бүр англиар гайлглаад олон улсад хинч харсан, хинч идсэн мэддэг болсон. За яг тэрний артаал байна те Японы саке гэдэг ундаа буданы дээр. Энийг би rice vodka гэж хэлж болно те. Гэтэ саке гэдэг үгийг улс орон хэлнийхээ бодлогыг болгоод түлхэж өгснөөрөө дэлхийд даяараа ойлгодог болсон. За мэдээж англи хэл бол одоо бүгдээрээ доминант учраас та нарыг Scotch whisky гэж мэдэх бах тийм. Шотландын whisky л учраас Scotch whisky. Энэ нэршил нь өөрөө юм оноос нэрлэгдсэн. За ингээд сүүлийн зурган дээр бол энэтхийн одоо carry тийм. Carry гэдэг үг өөрөө тухайн үндэснийх нь үг. Carry гэдэг үгийг бий болгосон. Тэгэхээр би өнөөдөр ярианыгаа төгсөж юу хэлэх гэдэг юм хэрэг манай монголчууд яг чаргагүй түүхэндээ
нэгийг харж, нэг рүү инээж, нэг рүү уурлаж, дунд нь соёлдуулж ирсэн ийм соёл байсан. За тэгээд нөгөө нүүдлийн одоо хин нэг нь баярлуулж, хин нэг нь одоо хөөрөгдөг нэг юм бас сул талын соёл бас байдаг. Энэ нь эргүүлээд бидэрт юу авчихсан бэ гэхээр яагаад бид нар Монголын яг албан ёсны одоо гоё үгтэй хэллэгнүүдийг олон улсад дандаа англиар нэмэлт тодорхойлдог гэж тайлбарлаж ийм байдлаар явсаар байна. За ер нь бол одоо баг гэр, юрт, Далай лама, Гингис хаан гэдэг үгнээс өөр одоо яг ингэж буусан бас монгол үг байна уу? Яг одоо энэ зурган дээр байгаа шиг юм одоо хоол хүнстэй хамаатаас үг байна уу? За би бас өөрийнхөө судалгааг бас ингээд яриан дундаас шинэлэг дэвшилтэд арга байх ёстой болов гэж одоо бас өнөөдөр дэвшүүлж бас оруулж байгаа шүү. За ингээд хамгийн сүүлд нь одоо юу хэлэх гээд байна вэ гэхээр багш болон гадаад хэлтэй хүн ер нь бие яаж авч явдаг юм бэ гэхээр ер нь альва юм ерөөсөө шууд 50-50 байдаг. Жишээ нь өнөөдөр хин нэгнтэй би ямар нэгэн байдлаар мэргэжлийн үгтэй яриад англи монгол үг хэллэж ярьж болох нь. За тэр хүн намайг гадаад хэлний одоо монгол хэл сайхан хэлээ мартсан мэт ойлгож болох юм. Гэхдээ би гэртээ ирээд би цагаан сараар олон баяраар би яг монгол эр хүнийхээ өмсөж зүүж хийдэж өгнө. Тэгэхээр бидний ажил мэргэжил хэлний соёл энэ болгон тус тусдаа өөр зүйл шүү. Энэ бол ерөөс хоёр соёл ингэж yin yang шин ингэж холжол яваа. За ингээд өнөөдрийн слайдны төгсгөл нэг зүйлийг хэлье. Та бүхэн бас сүүлийн үеийн одоо мэдээллийг сонссон бах. Ямар нэгэн салбар хөгжихдөө бусад салбаруудтай хэвцэлдэн хөгждөг. За сүүлийн үед бол монголчууд тэр чигээрээ бас coin гэж ярих болсон. Тэгээ coin-ыг бол одоо бид нар шууд л одоо мөнгө идэж уух, гэн төсгөх гэдэг юм уу тэр талаас нь ойлгож байгаа. Зүгээр салбар талаас нь харъя. Блокчейн гэдэг салбар чи угаасаа дэлхийд бүр айхтар хөгжсөн байна. За саяхан Улаанбаатарт бол танилцуулсан байгаа. Жишээ нь энэ Metaverse гэдэг үг чи өөрөө Марк Зукерберг чинь бидний хэрэглэдэг байгаа Facebook-ийг альбиасаар Meta ертөнц гэдэг нэрлэлчихсэн. За одоо энэ зурган дээр хүртэл цончин болдгийг одоо юу байсан бэ? Meta ертөнцөд оруулсан байна. Ирээдүйд цаг үеийн байдал ийм болох гэж байна. Би багш нар сонсож байгаа хүмүүс байвал би юу гэж хэлэх нь вэ гэхээр блокчейны би хуралд олон мундаг одоо хурал сууж яхад үзэж яхад л ганц юм ярьж байгаа. Ирээдүйд ерөөсөө мета ертөнцид хүмүүс хоорондоо англи хэлээр буюу гадаад хэлээр холбогдно. Та өөрийн гэсэн аватартай болно, та өөрөө тэр зүйлээрээ гэрээ тогтчулна, та өөрөө онлайн одоо коллеж сургуулиуд бүгд мета ертөнцид орно. За саяхан бас юу ажиглагдсан баг те Болгарт бол одоо томоохон аялал жуулчлал үзэсгэлэн болсон байна. Энэ доор зурганд ажиглагдж байгаагаар манайхан VR төхөөрөмжийг хэрэглээд орчлон сургууль дээр гэсэн саяхан дууссан те VR төхөөрөмжийг хэрэглээд Монголын 21 аймгийн үзэсгэлэнт газруудыг харуулж байна. За манай дарга нар хүртэл өөрсдөө хараад бол маш гоё санагдсан байгаа. За цаг үеийн байдал бол ийм байдалтай байгаа учраас өнөөдрийн хэлэлцүүлгийг юу гэж дэвшүүл одоо санал дэвшүүлж байна вэ гэвэл бүрэн технологичсон мета ертөнцид өөрсдийнхөө одоо гадаад хэл дээрх байр суурийг эртхэн одоо олж авч зээ үеийн одоо энэ хүүхдүүд энэ нийгэмд бол хэлийг бас энгийн болгоё гэдэг нэг ийм урайтай. За өнөөдрийнхөө слайдыг бас ингээд дуусгаж бодож байна. За тэгээд анхаарал тавьсан одоо бүх хүмүүстээ их баярлалаа. Ингээд бас асуулт хариулт бас явъя те. За баярлалаа Ганжруу гүшээ. За тэгээд энэ семинарт оролцож байгаа хүмүүс та бүхнээс асуулт байвал манай багшаас чөлөөтэй одоо асууж болно.
Ганжраа угшаа энэ дээр нэг хүн ингэ бичсэн байна. Англи хэлний авиазүй заах үр дүнтэй аргаас нь хэлж өгөөч гэсэн байна. Англи хэлний авиазүй заах үр дүнтэй арга хэлж өгөөч. Манай би бол яг өөрөө яг ер нь бол шууд хэлэхэд би өөрөө яг авиазүй талын хүн биш л да. Гэхдээ манай монголчууд бол ерөнхийдөө энэ академик боловсролыг тэр чигээр нь орхиод ирсэн. Юу гэхээр хичээл бол ерөөсөө нөгөө бичих арга зүй хичээлүүдийг хаяхаас гадна одоо энэ фонетик буюу энэ авиазүйн одоо хичээлүүдийг одоо их хайсан байгаа. Тэгээд би өөрөө ч бас нэг тийм юм байдгийг одоо магистр сурч байхдаа фонетик гэдэг үгт одоо өөрөө бас багш болчоод фонетик гэдэг үгтэд таарч байлаа шүү дээ хүмүүс их сурч байхдаа. Тэгээд фонетик гэдэг одоо авиазүйн арга бол хэл хэлэн дээр өөр байгаа. Сонсож байгаа хүмүүс бол бас өөр хэлтэй хүмүүс байгаа тийм. Мэдээж хятад хэл өөр, япон хэл өөр. Залгамал хэлүүдийн хувьд бол одоо бас яг санаа оноо бол яг бодтой бас алга багш байна. Манай бас монгол хэлний талын манай цэрмаг хүртэл бас өөрөө энэ дээр бас гоё хариулт өгөх болов гэж бас найж байна. За нугалмал хэл буюу одоо англи хэлний хувьд бол сүүлийн үед бол одоо энэ онлайн технологиг их ашиглаж байгаа нь бол фонетикийн хувьд бол одоо илүү тийм одоо үр дүнтэй илүү уламжлал хэлбэрээс илүү сайн хөгжсөн болов уу гэж бас хараад байгаа. Яагаад вэ гэхээр одоо хүүхдүүдтэй одоо жишээ болгоод хэлээд яг нэрийг хэлж явах те хэд хэдэн сургуулийн одоо 6 7 дугаар 7 настай сургууль орох хүүхдүүд бол одоо авиазүй хичээл үзээгүй бас 2 дугаар ангинд орж байгаа бас юм талуудаас ажиглагдсан лээ. Ер нь бол одоо юм тухайн одоо энэ те ам булчингийн энэ хэлбэр хийц одоо энэ зүйлсүүдийг илүү тийм мета ертөнцид бол бодтой бас гарах болов гэж найж байна. Тэгээ би бол яг өндөөс авиазүйн талаар бол одоо бас найдвартай ийм байна, тийм байна гэж бас яг үндэ хэлж чадахгүй байна. Зэрмаг шин дээр бас та юу гэж бодож байна вэ? За энэ оролцогчдын асуултанд хариулахад мэдээж авиазүйн тухай ойлголтыг заах бол ингээд өргөн хүрээтэй ойлголт нэг хүн болгон мэдж байгаа. Тэгээ тухайн англи хэлний юу эсвэл одоо монгол хэлний юу айл хэлний авиазүйг заахад бол тухайн хэлнийх нь авианы онцлог бүх юм нарийн эхлээд багш өөрөө судалж сурсан байх хэвээр. Тийм учраас дараагийн энэ тал дээр бид нар семинарыг зохион байгуулахаар хэдийн төлөвлөсөн байна. Тэгээ дараагийн манай семинар тун удахгүй яг энэ сэдвээр авиазүйг одоо гадаад хэлний багш нар ер нь авиазүйг тухайн хэлнийхээ авиазүйг хэрхэн яаж заах вэ гэдэг талаар мэрэгчсэн олон улсын гүр коллежид олон жил ажилласан одоо Санкт Петербургийн их сургууль монгол хэл зааж байгаа Доржтрын багшийн талаар семинар унших гээд дараагийн очирт орчихсон байж байгаа. Тийм учраас дараагийн очирт бүгдээрээ сайхан оролцоод энэ талаар санал бодлоо хуваалцъя гэж бодож байна. За дараагийн асуулт Ганжар багшаа гадаад хэлийг монгол хүүхдүүдэд хэдэн наснаас заавал үр дүнтэй гэж та үздэг вэ гэсэн. За гадаад хэлийг бол одоо энэ юу вэ л та бид хэд нэг тийм generation одоо ингээл энгийн зүгээр Google дээр үзэхээр энэ гадны одоо энэ сэтгэл зүй хүүхдүүдийн нас generation-ыг судлаад одоо хинэн тэр саяан тэр мундаг generation-ыг судлаад гаргаад ирсэн гэдгийг харахад их сонирхолтой байдаг. Тэгээд бид хэд ч ерөөсөө дандаа нэг тийм adaptability гэдэг чинь нэг тийм ямар нэг юм ерөөсөө тийм Монгол хөрсөнд adapt хийх л одоо ийм үүрэг их оролцож байна. Тэгэхээр энэ асуултан дээр бол миний бодол бол одоо энэ Z үеийн хүүхдүүдийг бол айл хэдийн заасан байна лээ. Ерөөсөө одоо тэр 3 наснасаа 4 наснасаа ерөөсөө энэ бол гадаад хэлийг бол одоо хэд хэдэн хэлийг зэрэг одоо хөгжүүлэх юм сурах одоо ийм болцоотой гэдгийг бүр заасан байна лээ. Бүр ингээд ирээдүйд одоо бүр хитэн ажил солих уу гэдгийг хүртэл одоо ингээд гаргаад ирчихсэн. Тэгээ энийг яг хөө бидүүдэд зүгээр бодит байдлаар харъя л та тий. Эцэг эхчүүд одоо хүүхдээ өсгөж байгаа гэр бүл болгоны Facebook групп дээр юу нэг тухай ярьж байна вэ гэвэл ерөөсөө энэ 2 настай 3 настайгаас энэ baby TV үзээд ерөөсөө энэ чөлөөтэй одоо үг нэршилтэй болчиход байна гэдэг нэг ийм одоо сайн зүйл яваад байгаа. Тэгээ baby TV одоо баг айлын хүүхд болгоо үзэж чинь за нэг жоохон ахаад ирэхээр
YouTube-ээс одоо Coco Melon гэх юм уу нэг юм одоо манай хүүхч гэсэн өөрөө хоёр настай л тэгээд энэ зүйлсүүдийг хөгжиж байгаа харж байгаа. Нөгөө талдаа ямар нэг сул тал юу байх вэ гэхээр шууд нөгөө Монгол ийм нэг хоошоо одоо амны тэг урдуур хэсгээ биш бослон яг энэ Монгол одоо үг хэллэгийг бол илүү тийм нэг хожим одоо өмнө тэ нэг бидний жоохон бахт нэг хилд ордог нэг байдал нэг чүчүүд нэг хойшиж байгаа юм болов гэсэн нэг ийм юм бас одоо хүмүүсийн дунд яриа явуулаа. Тэгээ миний бодлоор юу гэж боддгоо гэвэл хүүхдүүдэд бол яг 6 наснаас нь 5 наснаас нь бол одоо яг авиа зүүн одоо тэр юунууд байгаа. Тэгээд өнөөдөр би бас слайдн дээр юуны тухай оруулж чаддаагүй вэ гэвэл манай хятад хэлний тэ Болдбаатар багш байдаг. За одоо манай Монгол гэр одоо ийм бүр патент авсан энэ Монгол одоо хүүхдүүдийн сурах арга зүй юм одоо уламжлалт ийм патент авсан хэд хэдэн сургалтын төвүүдийн одоо багш нартай их дайралтжила. Тэгээд ерөөсөө анханаас нь энэ сэтгэхүй онцлогийг хөгжүүлээд гаргаад хийж байгаа нэг онцлог санагдаад байна. Тэгээ миний бодлоор бол яг өөрөө бол би төв дээр энэ зааж хатвал ер нь бол 6 нас бол одоо хамгийн боломжтой үе юм байна. За тэгээд манай нөгөө багш сургууль хүмүүжүүлэгчдийн хувьд нэг зүйлийг тайвшруулаад хэлмээр санагдаад байгаа ш. Юу гэхээр нөгөө сурж байгаа үг болгоныг битгий тоолгооч тий. Тодорхой хэмжээнд тэр одоо хэл сурах рефлексийг нь би бол одоо хэл сурахыг бол ерөөсөө рефлекс гэж боддог. Тэгээд өөрөө нөгөө independent бие даалгаж үг хэлхийг одоо сурах тэр орон зайг нь бас өгөөч гэдэг нэг юм хэлэх байна. Тэгвэл одоо яг нөгөө бүрэн контролд аваад тэгээд одоо нэмээд л яваал одоо нэг мэтгэл нэг 500 мянган хүүхдээ болгоод хүүхдээ сурах чи гэдэг нэг ийм логик бас сэтгэлээс яваад ах шүү. Багшаа юм асууж байна уу миний? Дараагийн асуулт дараагийн хэлтэй заасуугаарай. За багшаа нэг юм асууя. Одоо энэ гадны ингээ багш нар одоо энэ онлайн дижитал хичээлдээ хөвчлийн одоо юм одоо гадаад хэл заахтай энэ дүрс зураг одоо их одоо тэр хичээлдээ ингэж слайдаар оруулд юм уу? Эсвэл энэ видео хичээлүүд их оруулд юм уу? Ер нь одоо яг яад юм? Ер нь бол ямар зүйл танд ажиллагдаж байна? За тэрнээс гадна за аль улсыг хэлээд за манай Монголд бол ихтэй сурвалж одоо 90 минут хичээл орж байгаа тийм. Гэтэл зарим улсууд 60 минут ордог гэж би бас сонсч ирсэн. Хальт нэг сонсч ирсэн байхгүй. Ер нь таны ингээд хичээл зааж ирсэн тэр орнуудад энэ ер нь ихтэй сургуулийн ингээд сургалтын тэг үргэлжлэх цаг ер нь бол хэдэн минут ер нь байсан бэ? Сонсголын хичээлийг ер нь бол ямар ч хүн нэг 2-оос тэг одоо хамгийн ихтэй ер нь 3 минут түүнээс дээш бол хүн бол сонсгол угаасаа ингээд залхдаг учраас ер нь бол тэгж удаан бол оруулдаг гэж ярьдаг штэ. Яг түүн шиг тэр хичээлийн бас нөгөө хүлээж авах, практик хийх тэр талаараа тэгэд ер нь энэ дижитал хичээлдээ гадны багш нарыг ямар зүйлийг их оруулдаг. Өөрсдийнхөө ингээд дүрс яриаг зөвхөн ингээд ярьд юм уу? Эсвэл манай Монгол одоо багш нар бид нар шиг одоо энэ зураг хөрөг за тэгээ видео очил өөрсдийнхөө ингээд voice эдрийг оруулаад хийд юм уу? Таны талаар нэг өөрийнхөө харсан ажилласан тийм зүйл хаваацгүй багшаа. За наад чи их гоё асуулт байна. Ер нь яг өөрөө одоо олон улсын хурлууд дээр бас сууж үзэж байхдаа олон хүний жишээ сонсож байгаа. За дээрэс нь бас нэг холбоон дээр заримдаа бид нар зочноор өргөдөл одоо жишээ нь Australia Awards-аар одоо мундаг дэлхийн одоо эхний хорж ихсч ранктай өндөр сургуулиас ерөөсөө миний хамгийн их асуух дуртай асуулт яг энэ л та одоо ерөөсөө тийм олон хэлний соёлын тухай асуух их дуртай би бол өөрөө юу гэхээр нөгөө юу хэлүүлэх гэдэг вэ гэхээр яг нөгөө багш нь яг үндэ юу байдаг юм уу самбарын хажуудаа нам зогсчд юм уу явдаг юм уу анги дундаа яадгийн минутын дундуур нь яаж одоо юу байдгийн сэргээдгийн ч гэх юм нэг ийм зүйлсүүдийг хилээсэй гэж их хүсдэг. Тэгээд төдийлөн одоо нөгөө дүрсчлэхээр багш нар энэ тухай нэг тийм асуугаад байдаггүй. Тэгээд их сонирхолтой асуулт байна. Ер нь бол одоо цагийн хувьд бол Ослон бол одоо 45 минутаас 60 минутны бичдэг. За 45 минут бол угаасаа нөгөө юу байдаг шүү дээ. Тодорхой хэмжээний яг одоо planary буюу одоо яг нөгөө тэр хүн рүү харж анзаарах одоо юм лекц хэлбэрийг явуулаа.
За 90 минут, 60 90 минутаас ахуулаад угаасаа бүр demonstration гэж бүр нийлээ сурцсан. Discussion гэдэг хэлээ сурцсан. Тэгээ олон улсын хурлуудад бол бослог 90 минутны багц хичээлүүд бол гослон тийм дандаа discussion байдаг. За discussion хэсгээр бол одоо жишээ нь одоо янз бүрийн байдлаар одоо хэдүүлээд гэхдээ олон өөр кейсүүдээр ярина шүү дээ. Тэгээ энийг чинь ямар насны ямар сурагчтай яаж сурж байгаа. За олон улсын одоо англи хэлний заах арга байдал бол юу гэж заадаг вэхээр Howard Gardner-ийн онол дээр бол бас суурилдаг. Бид нар бол grapeseed гэдэг аргаар нь бас заримдаа мэднэ. Энд дээр нь юу гэж нөх вэ одоо жишээ нь бидний конспект одоо баталгаа төлөвлөгөөн дээр бол би жишээ нь пицца гэдэг жишээ авна гэж биччихэд ерөөсөө одоо энэ гадныхны багш нарын одоо гол онцлог бол ерөөсөө тэр перформанс бол ерөөсөө болдгсон бол бүгдийн сайхан рекорд хийгээд авахсан гэж харагддаг л да зүгээр яг нэг тийм бодит их тийм уян хатан багшийн дээр заах одоо тоглолт гэх юм уу тэр перформанс их мундаг явдаг. За энэ дээрээс бол одоо жишээ нь хүүхд болгоны харцыг хараад эсвэл одоо семинарт те миний одоо зүйлийг сонсож байгаа хүмүүсийг би хараад за энэ хүн яг одоо ерөнхийдөө нэг юм лог сэтгэлгээтэй за энэ хүн бол илүү тийм нэг хөгжим дуу одоо ийм ритмиклэг чиглэлийг сонирхолтой за одоо бас нэг хүн бол жишээ нь яг орж ирэл байнга одоо байдлаа солио суудаг ч юм уу тэр хүн бол одоо орон зай ямар нэг мэдрэмжтэй ч гэх юм уу тэгээ ер нь бол одоо сүүлийн үед бол багш нарт гадаадын багш нар юу гэж хэлдэг байна вэ гэвэл нөгөө бүтээлч байдал те бүтээлч тэгээд маш хурдан critical тэр шүүмж өгч чадварыг одоо их харгаж байгаа. Тэгээд бүтээлч байдал юугаар ажиглаж байна вэ гэвэл заримдаа хүмүүс багш нар бол хэлэх бах та нэг хог хийжлээч гэдэг юм уу тэ нэг хог тарьчлаач гэдэг юм. Юу гэж нэхэр та өнөөдөр зүгээр онсоор бичиж зогсож байхын оронд тэр онсороо юу ачаач хевлээд соронзоор наачаач тэр сэтгэлгээ бол одоо шал өөр байдал. За маргааш нь магадгүй тэрнийг гоё өөрсдөр нь өнгөтөр одоо будгаар хэмжээний бас хевлээд өөрсдөр нь наалгах ч юм уу эсвэл нэг стикер өгөөч юм уу наалгах ч юм уу. За энэ дундаасаа нөгөө багш нарын ерөөсөө яг гол судлагдсан явж байгаа байхгүй юу. Нөгөө судлаач багш бүр судлаач байх хэрэгтэй гэдэг утгаараа ерөөсөө яг нөгөө сэтгэхүүдээ за энэ хүүхэд бол гэдэг хүүхд нэг ийм одоо сэтгэхүйтэй энэ тал нь сул өгсөн. За цэцэг гэдэг хүүхд энэ тал нь илүү хөгжингөөс энэ талыг хөгжүүлнэ гэдэг нэг ийм одоо бодит перформансууд их харагддгийн болов. За энэ талаараа их ярьж байгаа. Нөгөө талдаа сүүл асуусан асуулт дээр юу гэж нөхөр тэр нөгөө гадны хүүхдүүдийн тэр бие даах чадвар их мундаг учраас тэр нөгөө цагаа барих соёл тэр нөгөө багшийнхаа өгсөн аппликейшн дээр маш сайн юу гэж юм л да. Одоо үүрэг даалгавраа биелүүлээд ороод ирж байна л да. Тэгээд үүрэг даалгавраа биелүүлээд ороод ирэхээр яг нөгөө яг чаргагүй бид хэдийн соёлоос жоохон өөр болчиход байгаа юм л да. Одоо эцэг их одоо ганцаараа өөрийн гэсэн өрөөтэй нөгөө орон зайтай байгаа хүмүүсийн хувьд бол жоохон хариуцлагатай зан сурчхад бол ингээ явчих жишээтэй. За энэ дээр бас нэг зүйлийг хэлээ те Мобиси одоо будагчдоос ярилцажсэн. Австралийн одоо Queensland их сургуульд бол одоо жишээ нь ерөөсөө нөгөө гадныхны хичээлийн онцлог дээр бол хизээч хүүхдийн нэрийг зохиж дундуун загнаж зэмлэж одоо тийм байдаггүй. За дээрэс нь тухайн хүүхэд хичээлээ хийсэн ч хийгээгүй ч одоо багш заавал тэнийг одоо соёлтой ёс зүйтэй байж уулах шаардлагатай бол ийм тусад нугалдаг нэг юм байдаг. Тэгээ би бол одоо бас өөрөө багшилж байхдаа бол бас уурлах ч юм уу ямар нэгэн хувийн амьдралынхаа юуг гаргах ч юм уу нэг ийм үйл явдал бас байсан байна лээ. За энэ дээр бол хариулт өгсөн гэж бас найдаж байна. За ганцрогшаа дараагийн нэг асуулт нэг чинь одоо Google Translate те энэ техникийн дэвшлиг одоо хүүхэд буруу ашиглаад байх юм аа. Жишээ нь одоо хэл сурч байгаа хүүхдүүд Google Translate-ийг их ашиглаад нөгөө хайрын сайхан цагаа өрөөд байна. Энэ тал дээр одоо ямар зөвлөгөө өгөх вэ гэж. За энэ дээр яг миний түрүүний хэлдэг нөгөө багш коуч их баг хийж гэнэ гэсэн үг л дээ. Миний бодлоор бол Google Translate хэрэглэж чадчихна гэдэг хүүхдийг бол би одоо магтмаар байгаа. Ягаад гэхээр тэр технологиг хэрэглэх арга бол олцсон байна гэсэн. Эсвэргээр нөгөө хэл одоо
таны өнөөдөр би бас яриандаа ярьлаа. Хэл бол одоо яг чиний ирээдүй том өрөөдөл биш шүү дээ. Эн чинь зүгээр л ерөөсөө чиний одоо өнөөдөр одоо өдөр тутам хийдэг нэг зүйлийн одоо номны нэг хуудас шүү дээ л гэдгийг харуулж байна. Тэгэхээр заримдаа зүгээр манайх яг нэг талыг их барих гэдэг тийм л одоо Google Translate гими гэж шууд ингээ хэлчих гээд байдаг. Бид нар хизээч Google гэдэг ийм одоо дэлхийн энэ чинь хизээлээ хэдэн онд вэ энэ чинь бүр дэлхийн юу авсан шүү дээ мундаг шинэл авсан сайтыг бол одоо бас хизээж тэгж бас болохгүй. Мэдээж нэг англи хэл дээр бид нар гоё жишээ маягаар хошин байдлаар одоо тэр нөгөө инээдтэй өгнүүдийг орчуулсан байдаг штэ. Ингээ шал өөрөөр инээдтэй гаргадаг. Тэн дээр нь тэр хүүхдийг багаас нь та их ухаантай шүү гэдгийг нь ойлгуулад энэ доотлолт нөгөө modify буюу одоо edit хийж болно шүү. Гэт одоо багш бол одоо би одоо нэг зүйлийг бас бүх хүмүүстээ хэлмээр байгаа. Юу гэхээр гадаад дотоодоос байгаа багш нарын бол биднээс ялгах нэг онцлог байдаг. Юу гэхээр маш их ажилдаг, маш их хичээдэг мөртлөө 10-20%-аар нь үргэлж одоо багш бол би бол мундаг шүү гэдэг юм нэг одоо би энэ ажлыг хийж байгаа шүү гэдгээ их тийм харуулж чаддаг хүмүүс. Энэ дээр бол одоо бас цэрмагш бол одоо бас олон жил гадаад хүмүүстээс бас яг адилхан хэлэх бах. Ер нь бол одоо тийм нэг бодлын бид нар харахтаа нэг тийм те одоо дотор дамиртааж гэх юм уу нэг юм тийм сэргэлэнч гэх юм уу гэж хэлчмээ санагдаг. Нөгөөдөл маань заавал яг тийм тодорхой хэмжээнд 10-20%-ийг харуулж чаддаг. Тэгэхээр энэ дээрээс юу хэлэх гэдэг нь вэ? Та Google Translate-ийн нэг удаа ангийнхаа проектор дээр гоё нээгээд харуулчих. Тэгээд хамгийн гоё хизээч мартахгааргүй энгийн нэг сонин гоё орчуулчих нэг өгүүлбэрээ сайхан бүгднгээр нь сайхан орчуулж. Гоё юм гараад ирнэ. Инээлд нь тэн дээр нь гоё хэлээд нэг сайн хүүхдийг ч юм уу нэг дундаж хүүхдийг засаад та эдит өөрөө хийж болно гэдэг. За энийг багш нь байсан бол ингэж орчуулнаа. Гэхдээ хэдүүлээ Google-ийн Translate-ийг сайжруулахын тулд нэг жоох юм гоё үгийг оруулаад хэдүүлээ тасчих. Тэгээ юм хөгжиж байгаа шүү дээ хүүхдүүдээ тэгээд нөгөө хэлгээд чинь хатан шинжлэх ухаан учраас бүх тал уян хатнаар яаж илэрхийлэх боломжтой гэдгээр өөрийгөө мундаг гэдгээ бас харуулаарай л гэж хэлмээр. Баярлалаа ганцрагшаа сайхан зүгөө байна. За дараагийн нэг асуулт нь ингэж бас 6 насны тухай асуулт байна. 6 настай хүүхдүүдэд өсөг болоод уншлагыг орох үр дүнтэй арга хэлж өгнө үү? Баярлалаа гэсэн байна. Нэг оролцогч. За би шууд одоо манай хүүхэд одоо өөрөө baby үздэг учраас одоо би Coco Melon ч үздэг юм уу шууд жишээн дээр нь би бас багш хүний хувьд бол өөрөө боддог л да зүгээр. Одоо заримдаа нөгөө ингээд үсэг болгоныг за нэг манайхан ингэх гээд байдаг юм да тий. За би нэг өдөрт 5-ыг чийжлүүлнэ гэдэг эцэг ихт наамалцдаг. Маргааш нь 10 болно. За нэг 7 хоног гэхэд танаа хүүхэдтэй 26 өсгөлт болчихно. Биш байхгүй ерөөсөө. Эхлээд та өсгийн дасгах хэрэгтэй нөгөө одоо цэрмаг шилдэг зөвлөлд ер нь бол одоо тэр хүүхдийн яг тэр нэг эхний хэдэн минут анхаардаг үе дээр нь дунд нь усан будаг өгөөд гар маран заваар таад гуаш машаар нь тоглуулад палмастраар ингээд өсгнүүдийг бодуулаад тэгээд буруу муруу тийш нь харуулж наагаад өөрсдөр нь ингээ хан дээр гоё могооны зам засаад наалгуулаад дарааллахын дагуу наалгуулаад тэн дээр нь ганцхан нөгөө CVC гэж англиар хэлдэг тийм 3 үсгнээс бүрдсэн жижигхэн үгийг cat dog ч гэдэг юм хэдхэн үг хэлж өгөнгөтэй тэрнийг нь чихмэлээр нь тоглуулж хагаад тэгээд би бол шууд өөрийнхөө хэлбэрт оруулаад үсгэлийн тэмцээн зохио байгуулаа явуулдаг. Тэгээ үсгэлийн тэмцээн зохио байгуулаа явахдаа хүүхдүүдтэй нэг юм хөөрхөн стикерүүдийг бэлгэлж өгдөг. Яг тэр нэг үсгэний хэлбэртэй. Заримдаа нөгөө гэрт байдаг үсгэний хэлбэртэй нэг юм одоо манайхан нөгөө гадаадын нөгөө мюсли тий. Мюсли. Мюсли энэ төр авчдаг. Эсвэл Haribo ч юм авчдаг. Тэгээд яг багш болгоно нэг тийм хаяа одоо нэг хэсэг банаахан дэгдэг байсан л да энэ шат толгоотнууд гэхээр нэг тийм гоё алиалсан тоглосон юм заадаг мөртлөө гараж явахаар тэднээс сурсан юм байхгүй гол ажлыг Монгол багш нар хийж гинэ гэж манай багш нараас үлдээд их яриад байдаг. Тэгээд бид бол мундаг одоо үнэхээр мундаг ажлыг хийж байгаа. Гэхдээ та хаяа нэг яг тэр жишээ соёлын түгээ ингээ бас нэг тийм одоо олон сайхан ус гоё юмуд хийгээрээ тэгээд үсгийг бол одоо яг тэгэх хэрэгтэй. Ер нь бол одоо AM одоо
За өөр одоо төстэй юу юм те O юм уу Q-сэг хоёрыг томоор хийвлээд хооронд нь аль нь O бэ аль нь Q вэ гэдэг өөртөө нь зүгээр хэлэхгүй шүү босч ирээ заагаараач гэдэг юм нэг ийм байдлаар явбал бас зүгээр юм болов уу гэж бодож байна. За баярлалаа. Тэгээ хүмүүс сайхан юу гэсэн бэ? Одоо нэг манай оролцогч ааш гой зөвлөгөө байна шүү гэд комент илэрхийлж саналаа илэрхийлсэн байна. Дараагийн асуулт багшаа Монгол зохиогчтой сайн байна уу та? Монгол зохиогчтой англи хэлний сургалтчдын талаар та ямар байж суртай байдаг вэ гэж. За сүүлийн үед бол одоо хамгийн хэлэх дуртай үг бол ерөөсөн mentality гэдэг үг бол их дуртай болж байгаа. Би ч гэсэн өөрийнхөө mentality дээр одоо сүүлийн 5 жил их ажиллаж байна. Аюулгүй их шүүмжилж байна. Өөрийгөө их шүүмжилж байгаа. Ерөөсөө юу байна? Одоо ерөөсөө манай охч нар яг юм ямар нэгэн өрөөг одоо хоёр хуваалаа гэж үзвэл хүн болгоны тархинд хоёр өрөө байгаад байна. Тэгээд Монгол соёлтой өрөө, гадаад соёлтой өрөө. Тэгээд тэр соёл хоёулаа яг тухайн үед хин нэгэнтэй харилцахтаа гардаг мөртлөө яг нэг гоё бид нар нэг текстбук юм уу аль биесны тийм одоо зохиогч эрэхтэй ISS-нтэй редакцтай тийм юм хийлээд гаргаж ихээр одоо шуудлах нь нэгдүгээрт одоо мундаг монгол хүн хараад шүүмжилдэг, хоёрдугаарт нь гадаад хүн харах юм бол ерөөсөө шууд соёл өнөрдөхгүй байгаад байдаг. За манай бол одоо Мирогш бол бас их мундаг. Тэгээд бид нар бол English гэдэг номоор нь бол багшиг бол одоо бас шагналын дээр хүрчээсэн нь бол мэднэ. Манай охч нар бол English гэдэг номыг бол одоо бас их тийм дажгүй сайн гэж бас дүгнэдэг. Гэхдээ хамгийн нэг шүүмжлэлтэй юм юу гэхээр зөвхөн шүү. Зөвхөн 5 дугаар ангийн ном нь их зурагтай байгаа 6 дугаар ангиас нь шууд нөгөө гүнзгий хэмжээний текст ороо авчдаг нэг юм залгаамж холбооныг багтай юм харагдчихж байгаа. Тэгээд ер нь бол одоо манай багш нар бол нэг үе бол текстбук одоо их бэлтгэлийн талаар их хөгжиж байна. Тэгээд гэхдээ нэг зүйлийг бас юмхээр захиж хэлье. Тэгээд одоо сүүлийн үед бол инфлюенсер те коуч хийж байгаа нэр хүнд одоо сошиалар их мундаг залуучуудын хувьд бол гаргасан нам болгоны нь одоо манай энэ угсаатны хэл шинжилгээсээ харах юм бол монголчуудын ийм туушилсан байдлаар их худалдаж авах ийм тал ажиглаж байгаа. Нөгөө талдаа одоо насаараа хэл шинжилгээр зэрэгдэв хамгаалсан одоо багш маань олон хүний одоо шин нарын хүсэлтээр нэг ном бичгээд бол тухайн ном бол нэг хэдхэн ширхэг зарагдаад цааш явахгүй байх жишээтэй нэг ийм юм бас нэг ажиглаж байгаа. Тэгээд эндээс бол манай монгол хүний нэг тийм туушил бас дээрээс нь ийм нөгөө уншиж үзээгүй мөртлөө шууд өгнөлт хийх нэг ийм ажиглаж байгаа. Тэгээд бас оюун цэцэг багштай англи хэлний хувьд бол бас зочноор урьж ярьжсэн. Үнэхээр бол одоо манай оюун цэцэг багшийн англи хэлний дээр хэл зүүн одоо ном бол бас үнэхээр мундаг бичигдсэн байдаг. Тэгээд за одоо сүүлд бол их олон ном гарсан бохоо. Манай багш нар бол энэ дээр бол одоо зөндөө бас мэдхтэй байгаа. Тэгээд бид хэд нөгөө юу уучлаарай тэгээд англи хэл дээр л их яриад байгаа шүү. Хятад хэл дээр хятад хэл дээр их урд одоо их ойрхон учраас бас их урд доктор хамгаалсан их олон багш нар сүүлийн үед бас сурах чиг янз бүрийн юм гаргаж байгаа. Манай одоо жишээ нь юу гэдэг те манай болдоо төрөгшийн одоо охины дээр саяхан байгуулагдсан ГГ-гээ сургуулийн одоо бас тэдний сургалтын арга барил гэдэг сурах чиг бол их гоё байдаг. Тэгээ яг ч аргагүй энэ дээрээс бол одоо би тэгэд бас тийм болох нэгний нь бол оюуны өмч хамгаалсан оюуны өмчөд бас нэр хүндээ хамгаалсан ийм одоо бас соёл руу орох шаардлага бас байна. Оди. Микрофон авчаарай. Ганах шин сүүлийн үеийн заах аргын одоо энэ нэр томьёо заах аргын тэгнүүдийг харъя гэвэл ямар сайт майтаас харах уу? Заах аргын тийм одоо онл эдэргээд тиймнүүд бас тусгайлан байна уу? За ер нь бол одоо энэ гадаадын өндөр ранктай сургуулиуд дээр яг боловсрал удирдлага хэл шинжээчээр хамгаалж байгаа багш нараас бол би яг энэ асуултыг бас их асууад байгаа сүлээд. Ер нь одоо яг гадаадын ихтэй сургуулиуд дээр одоо юу гэдэг те өндөр ранктай сургууль учраас гэдэг бодол байдаг ч юм уу.
та төгсөхдөө өстой амар болоод ирдэг багтаач гэдэг юм нэг ийм их асуудаг. Тэгээд гадаадынхны хувьд бол одоо нэг оюуны өмч нэг нэгний хүндлэл одоо потенциал ихтэй учраас одоо харьцангуй тийм юу яг шууд аль нэг онлыг дагсан тийм одоо туушрал бол алга байна. За ер нь бол одоо гадны одоо магистр докторийн хэмжээнд бол хамгийн сүүлийн үеийн гэсэн одоо гадаад хэлний заа гаргын тухай бол ерөнхийдөө багш нар бол биел сонсохны их зүгээр дурдаад өнгөрдөг. Яг бол одоо энэ онл нь их гоё, энэ нь илүү үр дүнтэй, энэ илүү мундаг гэсэн ийм бас баримтлал манайх шиг одоо ийм зүйл бас байхгүй байна. Миний бодлоор хамгийн одоо хүн энгийн уншаад мэдээлэл авчих нэг зүйлсүүд нь болохоор одоо яг энэ олон улсын одоо заа гаргын энэ вебсайтууд дараа дамжуулан тий хэрвээ та өөрөө member болчих юм бол, гишүүн болчих юм бол улирал тутамд сар тутамд одоо энэ хэвлэгдсэн багш нарын бичсэн тэр өгүүллүүд, эдэм шинжилгээний өгүүллүүдийг л та бол мэйлээр хүлээж аваад авах боломжтой. Тэгээ ер нь бол сүүлдээ уншаад сурчгаар одоо жишээ нь тухайн одоо сэдвийн тухай абстрактын та уншихад л одоо тий товчлын уншихад энэ сэдв ер нь юуны тухай гарч байгаа юм байна гэдэг нэг ийм зүйл ажиллах. За энэ дээр нэг дашрамд нэг юм хэлэхэд бол юу аа шүү. Бидгэд ерөнхийдөө нэг ийм тоон судалгаа нэг ийм уламжлалт судалгаатай их яваад байна. Тэгээд би бас түрүүлээ тэр олон улсын хурал дээр гадаадынхан бол илүү тийм нэг прагматик одоо яг тэр бодит талаас их бичиж байна. Бидгэд аягүй их тийм нөгөө яг энэ хуучны шинжлэх ухаанлаг тийм сэтгэлгээгээр тэдэн сурагчаас ийм судалгаа авахад ийм байна гэдэг ийм их ажиглаж байгаа шүү. Тэгээд бас арга барилаа солихын тулд юу яагаад үзээрэй гадны одоо тэр одоо publishment те артиклуудыг бас үзэж хараад уншаад үзээрэй их гоё байдаг шүү. Тэгээд тэр хурлуудад оролцож байхад бол тэр чигээр дэлгэнэнгүй бичсэн бас одоо зузаан handbook ном энтрээс олгож байгаа тэр номнууд дээрээс бас маш сайхан тэмдэглэлтэй явуучих боломжтой. За манай Монголд бол юу байгаа шүү дээ те. Залуу багш нарын хувьд мобисээс одоо эрхлэн гаргадаг гадаад хэлний зай гаргаж байгаа асуудал сэтгүүл бол одоо сая бол 55 дахь юу гарлаа. Редакц нь бол бисээр олон улсын бас болчихсон. За илүү гоё нямба судалгаатай материал гэвэл одоо манай багш хөгжлийн ордонгийн хэм байна. Санжаа Бадан багшийн боловсрол судлал гэж сэтгүүл байгаа шүү. Тэгээд ер нь бол одоо энэ манай ихтэй сургуульд ажиллаж байгаа багш нарын хувьд бол энэ олон улсын редакцтай мундаг одоо нэр хүндтэй байх тусмаа тийм одоо хэвлэлүүд дээр юм хэвлүүлж гаргах нь ирээдүйд одоо манай багш судлаачдын хувьд бол их нэр хүнд болж байгаа. За энэний төлөө баг $40 төлөөд чамаг одоо бичиж тэмдэглэж байгаа. Тэгээд сүүлийн үед бол Америкаас гадна одоо Солонгос центрт бол профессор аягүй их тийм шанартайгаа нийлж гадны одоо нэр хүндтэй сэтгүүлүүд дээр материал хэвлүүлэх нэг ийм арга барилыг одоо зорилгыг бол их тээж байгаа шүү. За сүүлийн асуултыг асууч уучлаарай. Ингээ Монгол ёсоор 3 асуулт гэдэг шиг. За. Одоо ингээд таны одоо ингээд ажигласнаар те бас ингээд торонч багшснаар ер нь ингээд сүүлийн үеийн уламжлалт бүх юм ингээ харж яхад ер нь Монгол хүнд те одоо ихтэй сургууль оюутан за 18-аас дээш насныханд гэх юм уу эсвэл 9-өөс өсвөр насныханд ер нь ямар аргаар ер нь ингэж хичээ одоо хилийг заавал ер нь их төхөнтэй юм шиг байна. Түрүүний тэр гадаад багш нарын одоо тэр performance гэдэг тал руу ер нь бол оюутнууд ер нь дуртай болоод байна уу? Одоо ер нь юу их чухал юм шиг байна. Ер нь ингээл бодож яхад ер нь ийм аргыг багш нар уламжлалынхаа энтэй хослууд бол ер нь бас жоохон тэдэрт мотивашн өгөх байхаа гэсэн тийм танд юу ажиллаж байна? Гоё асуулт байна. Би ерөөсөө энэ дээр шууд товчхон хариулъя. Миний яг хэрэгжүүлдэг үндсэн 2 арга байдаг. Айгуу тийм миний энэ төр яриад шүү дээ. Шууд 2 ийм арга байдаг. Нөгөө би түрүүн бас хэлсэнтэй хүүхдүүдтэй суралцж байгаа хүмүүстэй нөгөө орон зайг нөгөөч. Шууд нөгөө жишээ хэлэхэд юм байна шүү дээ. Хааны мөн тэмдэглэж яваа хостой та Монголд аялуул
хажуу талд нь байнга л зурлаа л яваад байвал нөгөө хүмүүс ч бодно шүү дээ. Энэ хүнийг бид хоёроос нэг жоохон олдож болдгүй юм бахтаа гэдэг шиг англи хэлийг нэг өөрөө толгойдоос шитгэхэд ийм нэг ийм өгүүлбэр гарах чи гэдэг ийм цагийн нөгөөч. Хоёрдугаарт нь юу байгааж Монгол хүний тийм туушрал зангийн ашиглаад яарчсан зам дээр нь ашиглаад ийм хурдтай ярих рефлекс нь бий болгож. Тэгээ би яг энэ хоёр зүйлийг хичээлдээ яаж ашигладаг вэ гэвэл эхлээд эхний хичээлдээ шууд гэдэг хичээл болгоны ихэнд info time гэдэг өгчдөг. Тэгээд энэ яадаг вөхөр нөгөө өгүүлбэр зохиогоос сурцсан ямар ч төвшний хүн нэгэн өгүүлбэрийг өөрийнхөө одоо утас толиочгийг ашиглаад нэгэн өгүүлбэрээр тухайн өдөр мэдээлэл хуваалцсан. Энэ нь жишээ нь юу гэдгийг Монголын ерөнхийлөгч Орос руу аялав гэ болоо. Эсвэл өнөөдрийн цаг агаар хасах 25 гэ болоо. За энийг яванда let me talk about эсвэл дуусаад that's all I have гэдэг юм эхлэл төгсгөлийн чийжлүүлээд өгсөн. Тэгээд нэгдүгээрт нь бие дааж ярих нь энэ болчихж байгаа. За хоёрдугаарт нь нөгөө яаж нөгөө рефлексийг бий болгох вэ гэвэл хүн амьдралдаа хизээж одоо бүтээн байгуулалт хийж ярьдаггүй мэдээлэлүүд байдаг тий. Та нэрээ насан туршдаа англиар хэлнэ. Та насод өөрчлөгдөнө. Таны хобби өөрчлөгдөнө. Таны аав ээж ах бол хизээж өөрчлөгдөхгүй. Тэгэхээр би жишээ нь одоо багш сууртай аргаар өмнө Ali what's your name хэлээрээ ингээ хүлээж суудаггүй. Манай багш нар бас мэдж байгаа сүүлийн үед бол англи нөгөө их яригдаг. Каллан аргыг Монгол уламжлалтад жоохон хослуулахыг хичээдэг. Тэгээ каллан бас яг бас калланд бол багш нар их ядрах боломжтой их хурдтай одоо сурагч багш 2 минутанд ойролцоогоор нийлээ 210 үг урсгадаг гэдэг нэг юм статистиктэй байдаг. Би бол ерөөсөө тэгээд information ихэллээ сайхан хичээлийн эхний 20-30 минут бүгд information хаваалцаад дууслаа. Тэнгүүд нь хэдэн түлхүүр үгийг хэлж өглөө. Араас нь шууд за өнөөдөр бүгдээрээ нэрээ хэлнэ гэдэг. Ерөөсөө тэр аманд нь одоо нэг юм хуучны онцлог гэдэг чинь нэг үг нэг өгүүлбэрийг хүн 30-аас 60 удаа ямар нэгэн байдлаар амнаасаа гаргасан тохиолдолд хизээч толгооноос гардаггүй гэж нэг юм хуучны бас арга байдаг. Тэгээд ихтэй их өөрөө их тийм сэтгэл хөдлөлтөй гаргадаг. Тэр А1 байна уу А2 байна уу ерөөсөө хамаахгүй. My name is Pooja гэдэг өгүүлбэрийг би бол таста яаж гаргадаг. Яг удамжинд ярьж байгаа юм шиг л тэгж хурдтай хэлдэг. Тэгээд нэг зүйлийг яг хөө танд зөвлөд хэлэхэд бол ер нь бол одоо чанга тод хурдан гэдэг ийм 3 үгийг бол хичээлийнхэн дэвтрийн нэхэнтэй бүр яс хэлээд ингээ явцгаа. Тэгээд ийм хоёр арга хэрэгэлдэг миний бодлоор. За баярлалаа гэж. Сайн байна уу агшаа? Нэг зүйл асуух гэсэн. За би англи хэлний залуу агш англид дээр жоохон туршлага муутай. 5 дугаар ангид одоо ингээд англи хэл орохоор 5 дугаар анги бол ерөнхийдөө суралцсан зорилго нь бол сонсгох тэгээ буцаагаал сонсгох аливаа зүйлийг сонсгоод байгаа. Бичих юм юусоо байдаггүй нэг юм дээр нь битгэж болохгүй байнга сонсгоод байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд болохоор англи хэл ороод эхэлсэн байж хахад яагаад бичүүлэхгүй байгаа юм бэ? Яагаад үсэг заахгүй байгаа юм бэ гэдэг нэг тийм асуудал гараад идэх байхгүй юу? Тэгээд за одоо эцэг эхчүүд хийж байгаа юм чинь ингээд үсгийн заадаг. Тэгэхээр одоо штэ. Яг миний асуух гэдэг зүйл үсгийг нь одоо яг 26 үсгийг нь бүгдийг нь ингээл энэ тэр A B C гэж таниулах юм уу? Эсвэл одоо ямар аргаар заах ёстой тийм болоо. Энийг бол бүх багш нар бол өөрсдийн хороол заагаа явчихдаг л та. Тэгэхээр дурдварын болохоор шууд нөгөө одоо таны хэлдэг нөгөө бүхэл өгүүлбэр цагууд тэгээд нөгөө preposition нэр өөрсдөө ороод ирдэг. 5 дугаар ангид нь зүгээр сонсгоол байдаг. Яриулах гал ингээл нэг өгүүлбэрийн бүтэц өгөөл тэрүүн дээрээ за одоо ингээд өөрчлөөд ингээ яриараа ингээл ингэдэг. Тэгэл үсэг одоо яг хэдийдэн заах хэвтан болтоо гэдгийг асуусан.
Олон арга байж болно. Гэхдээ одоо миний нэг тавьдаггүй нэг арга гэхээр юу? Бид нар нөгөө үргэлж хүүхдүүдэд нөгөө лекц шиг суулгаад сургацсан байдаг. Ерөөсөө нөгөө багшийн перформанс гэдэг нь юу гэхээр би 20 минут ч 30 минут ч 40 минут ч бай. Хүүхдүүдийг маш их тийм тоглосон хөгжилтэй суудлаас нь босгосон тийм олон одоо position тэ байрлалын сольсон хэлбэрээр рефлекс үүсгэхийг хийж байдаг. Хамгийн энгийн арга юу гэхээр яг одоо та 10 минут сайхан эхний хэдэн үсгүүдээ самбар дээр айлгачаад одоо давтуулъя гэвэл ерөөсөө яг ангийг тойруулаад ингээд багш руу хараад хагас юу үсгтэй ингээд бүгд налаад надад хаан тойроод зогсчихно. Тэгээд юу яаж эхнээс нь ахуулаад ABC гэдэг ингээд араас маш хурдан явна. Дунд нь нөгөө багийн алдаа гаргана. Хин нэгэн одоо удаан хэлдэг ч юм уу хөхт байвал шууд зогсоогоод эхнээс нь эхэлнэ. Тэгээд юу гэж ойлгуулж байгаа нөхөр таад бол нэг анги, таад бол нэг баг гэж явна. За ингээд тэнгуут нь нөгөө ангийн хамгийн сайн хүүхэд муу хүүхэд хоёрын дундаж хурдыг олоод тавина. За үнэхээр муу хэлж чадахгүй байгаа хүүхдийг жишээ нь өөр хамгийн сайн хүүхдж байгаа хүүхдтэй тусад нь аваад хоёр нэгээс нэг хоорондоо над хүүхдээ нэг гоё ингээд хилүүлээд гэтээ гээд тусад нь одоо цаг зогсоогоод бусдын яг тийм арга барилтай явна. Тэгээд энэ дээрээс яг хоёр нь багш нараа удирдлага хин нэгэн эцэг их ч гэсэн ингээд тоороод явж явахт бол гоцл нөгөө хаалга бас цонхтой байдаг. Манай багш нарыг бол би үнэхээр юм хин чарсан манай хэлний багштай үнэхээр хэрч хүчтэй мундаг. За хүүхдүүд нь ч гэсэн гоё тийм хэлний хичээл энэ гоё ойрлолцсон барьсан ийм байгаасаа гэж хүсдэг. За хичээл яг төгсгөл эрэнгүүт нь бүгдийг аахаа шиг яг яраалгаж зогсож байгаа бол ерөөсөө эхний 5 усгийг дараалал нийлэн шүүгээл ABCDEF гэл тэгээд хоёрт нь ABCDEF гэл ингээл яваад алдаануудын тэр доорн засаад ингээд явуулах зүгээр. За бичих тохиолдолд бол та 26 усаа бүгдийн сайхан хэвлж нэг нэгээр нөгж жогоод дараалуулаа явцсан ч болно. Эсвэл заримдаа ерөөсөө шууд нэгийн эсрэг нэг асуугаа явчихна. Багшууд өөрийгөө жоохон амраа гэвэл за эхний 10 усгийг 5 минутанд бүгд бэлдээрэй гэл хүнээ солиошоо гэл 3 хүн солиороо гэл ингээд явчихна. Тэгээ ерөөсөө багшууд одоо сүүлийн үед бол тийм instructor, organizer тэ ингээд зохион байгуулагч, coach ийм болчиход байгаа шүү. За баярлалаа. За энд манай дээр комментууд ирсээр л байна. Баярлалаа. Их баярлалаа. Эзний амжилт хүсье. Баярлалаа ганц зэрэг багшаа л гэж байна. За дахиад нэг асуулт байна. Хэд удаан суралцдаг хүнтэй хэрхэн агцтай хурдтай болгож ажиллах уу? Жишээ нь энэ аргаас хуваалцсан уу гэсэн юм. Өөрөөр насанд хаалтан дотор насанд хүрсэн хүнгээ биш. Би насанд хүрсэн хүмүүстэй ерөөсөө эхний 2 цаг бол сайхан кофе цай тавьж байгаа л сайхан монголоор ярилцдаг. Ярилцахдаа тэр хүнийг бол би асуултаар бүгдийн сайхан уудалж гаргадаг. Юу гэхээр танд үнэхээр хэл хэрэгтэй юм уу, үгүй юм уу? Энийг чадамж болох юм уу, болохгүй юм уу? Энийг сурснараа таны карьер шагнал ахих юм уу, ахихгүй юм уу? Бүгдийн сайхан гаргаж ярина. Дээрээс нь 7 хоногт та нийлээд ер нь хэдэн цаг англи хэлдэ зарцуулж чадах юм? Машин дотроо подкаст сонсч чадах юм уу, чадахгүй юм уу? Англи хэлний ном уншиж цаг гаргаж чадах уу, чадахгүй юу? За ингээд 2 цагийн дараа үнэхээр одоо тэр хүн сонирхол нь шал өөр байвал яг үндэ юу байгаарай. Та нэг бол өөр газар сураарай. Эсвэл та одоо өөр сонголт хийгээрэй. Яг бол одоо миний аргаар чангараалал болно гэвэл эхлээд би хүүхдүүдтэйгээ насан туршидаа 10 цагийн хичээл өгөх дуртай. 10 цаг эхлээд тажигтлан сайхан 10 одоо өөр сэдв юм уу хэлцүүгээр бөмбөгдөд 10 хичээд болно гэвэл үргэлжлүүлэг гэрээ хийж ажиллах дуртай. Тэгэхээр насан туршидаа бол ерөөсөө эхлээд бүх өгөгдлийн өгөх хэрэгтэй. Яг өстой нөгөө дөрөв өөрөө байвал дөрүүлэнгийн хувааж агаад та бичгийн чадвараа анги дээр их надтай хийчих. Гэртээ нэгэсээ бич сонсголоо подкаст сонс. Эсвэл ийм одоо програм сонс.
яриагаа навтай яв. Хэлцүүгээ гэртээ нэг өгүүлбэрийг 100 удаа одоо нэр үгийн юм уу үйл үгийн сольж бичээрэй гэж явна. Тэгээд би өөрөө бас яг ийм аргаар бас англи хэл сурсан байгаа. Хоногийн дотор бас 750-аас 1000 өгүүлбэр бичдэг байсан. За баярлалаа. Тэгээд энэ удаагийн манай заа харгын семинарын одоо цаг ерөнхийдөө болчихж байна. Тэгээд та бүхэнд мэдээж өөр асуух асуултууд зөндөө байгаа байх. Тийм болохоор та бүхэн Teachers Helping Teachers Mongolia official гэсэн энэ группт ороод бид бүхэнтэй ганц зэрэг багштай санал бодлоо хуваалцаа солилцоод асуух зүйлээ асуугаад цаашдаа явцгаана үстэй. Тэгээд энэ удаагийн семинарыг ийм сайхан амжилттай зохион байгуулж явуулсан ганц зэрэг багштай маш их баярлалаа. Тэгээд дараагийн манай төвөөс зохион байгуулах семинар тун удахгүй ингээд зарлагдах болно. Тэр үед бүгдээрээ дахин уулзцгаа. Энэ бол дахиад л хэл заах аргын тийм семинар байх болно. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай. Ганц зэрэг багшаа маш их баярлалаа. Баярлалаа. Танай хамт олонд бас их баярлалаа. Тэгээд ийм сайхан соёлыг бас их түгэж яваад их баярлалаа.